Оюуны өмчийг дээдлэгч Монгол телевиз. Хүчим төргийн үзэгчтэй даваа гарагийн үзэгч та бүхэнд хүрэлэг нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ үдшиж бид бүхэн одоо 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулийн талаар ярилцах гэж байна. Одоо 22 хоногийн дараа мөрдөгдөж эхлэх энэ хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн үгсэн сурвалжлага үзээд бүгдээрээ студидээ эргээ хилцүүлэгтэйгээ оръё. 90 оны 1-р сарын 1-ээс эхлэн иргэн та нэмэгдсэн өртгийн албан татврын босгон 50 сая төгрөгөөс дээш хэмжээнд хүрсэн худалдаа үйлчилгээний төвд үйлчлүүлсэн бол худалдаж авсан бараа үйлчилгээнийхээ нийт үнийн дүнгийн 2% буцаан анхааруулж байна. Танд үйлчилсэн байгууллага таны худалдаа авсан үйлчилгээ хийсэн төлбөрийн баримтыг хуулийн дагуу өгнө. Харин иргэн та баримтаа VAT, PS цэг, MTA цэг имэн гэсэн цахим хаяг руу хандан өөрийн имэйл хаяг, нууц код, харилцах дансаа бичиж улмаар баримтан дээр байгаа код хэсэгт бичснээр та 2017 онд жилийн турш үйлчлүүлсэн мөнгө бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн 2% авна. Хамгийн гол нь таны төлбөрийн баримт 2% нэмэгдсэн өртгийн албан татвараа буцаан авахд баримт болох учраас баримтаа авах бүртээ холбогдох сайтанд бүртгүүлэх ёстойгоо мартаж болохгүй. Урдчилсан байдлаар нэг хүн сардаа 34 мянга орчим, жилдээ 510 мянган төгрөг буцаан авна гэсэн тооцоо гарчээ. Иргэд хуулийн этгээд аж ахуйн нэгжүүл дээр бол кассийн машинтай кассийн баримт буюу төлбөрийн баримт хэвлэх тийм шаардлага бол хуулиараа бид нар шаардлага бол тавина. Ингийн тулд одоо аж ахуйн нэгжүүд маань эртэн одоо татврын ерөнхий газартай холбогдоод системтэй холбогдох бэлтгэл ажил хангах хэрэгтэй. 2% буцаан олголттой холбогдуулан өнөөдрийн байдлаар 34 аж ахуйн нэгж кассийн машин авсан байна. Энэ кассийн машин нь өөрөө баримт хэвлэгчтэй байх юм байна. Харин кассийн машин худалдаж авах боломжгүй жижиг хэмжээний бизнестэй бол баримт цэг имэн гэсэн сайтны аппликейшнийг гар утсандаа татаж авах юм. Аппликейшн хэрэглэдэг байгууллагын хувьд хэд хэдэн хүний дунд нэг хэвлэх төхөөрөмжтэй байхад үйлчлүүлсэн иргэддээ баримтаа хэвлэж өгөх боломжтой юм байна. За тэгэхээр энэ асуудлаар ярилцахаар би студидд зочдоо урьж авчираад байна. Би баруун гар талаасаа зочдоо танилцуулъя. Монголын үндэсний худлаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Лавжав. Тулга техник компани захирал Байгалмаа. Sky Trading компани ахлах нэгтлэн бодогч Гэрэл Мандах. Миний зүүн гар талаас татврын ерөнхий газрын татврын удирдлагын хамтын ажиллагааны газрын дарга Бадрал. Нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Отгон Тулга. Электромон компани захирал Мегмар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр татврын ерөнхий газраас энэ хүү батлагдсан хуулийг хэрэгжүүлэх талаар бас хэвлэл мэдээлэл болон иргэдэд мэдээлэл өгж эхлээд байна. Тэгэхээр одоо 20 хоног үлдээд байгаа болохоор яг хуулийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн үү гэдэг асуулт бас гарч ирж байна л да. Тэгэхээр яг тэр талаас хамгийн ихний асуултыг сонирхъя гэж бодож байна. Бадрал даргаас эхлээд сонирхъя. Бэлтгэл ажил хэр явж байна? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За бэлтгэл ажил бол мэдээж яг эд тунтай явж байна. Бид нар одоо ерөнхийдөө хуулаа эрх зүйн баримтчгүүдээ гаргачлаа. За одоо програм хангамжууд маань бэлэн болчлоо. За одоо сургалтуудаа татврын байцаагч нартаа сургалтуудаа хийгээд явж байна. Татвар төлөгч нартаа сургалт сурчлагаануудаа хийгээд явж байна. За түүнээс гадна одоо нөгөө холболтын технологийнхаа юмнуудыг бас шалгаад явж байна. Дандаа шалгалтын юмнууд нь явж байгаа. За ингээд үүний дараа бол бид нар одоо сургалт сурчилгаа гэдэг юмныхаа одоо яг ихэн дээр явж байна. Тэгэхээр энэ сүүлийн сар бол бид нар нэлээд олон одоо олон нийтийн хэрэгслийг дамжуулан одоо мэдээж телевиз байна, радио байна, сошиал медиа гэж яригддаг хэрэгслүүд байна, сонин байна, сэтгүүлүүдээр дамжуулж бид нар бол сурчилгаа хийнэ. За ингээд сурчилгаа хийгээд ингээд явхад бол бид нар 1 сарын 1-ээс бол ерөнхийдөө улсын хэмжээнд бол ямарваа нэгэн байдлаар татвар төлөгч болон суудхан төлөгч нарт ойлголттой болгоод хууль хэрэгжүүлэхэд одоо суур хангагдана гэж үзэж байгаа. Гэхдээ мэдээж энэ шинэ юм нэвтрүүлж байгаа учраас тодорхой хүндрэлүүд гарахыг үүсэхгүй. Энэний одоо хүндрэлүүдийг бол тухай бүрдэн шийдээд явна гэдэг байдлаар бид нар энэ нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын системийн төслийн нэгжийг засгийн газрын тогтоолоор гаргаад энэ төслийн нэгж тухайлан энэ
нэмэгцүүртэй албан татварын хуулийг урамшууллын системийг нэвтрүүлэхэд зориод ажиллаад явж байгаа энэ тийм сайхан залуучуудтай хамтарч ажиллаад явж байна. За баярлалаа. Тэгэхээр лавжуу ерөнхийлөгчөөс болохоор арай өөр зүйл манай хувийн секторын болон том татвар төлөгчнөр ер нь энэхүү хуулийн өөрчлөлтийг хэр хүлээж авч байна. Мэдээж хэрэг энэ бол худалдаа авч бараа үйлчлэгээ авж байгаа хүмүүс маань эргээд мөнгө урамшуулал авах болохоор яг байгууллага ингээд шахаад тэгээд манай эдийн засаг маань илүү ил тод болоод явна гэдэг зүйлийг хуулийг баталж исэн хууль тогтоогч нар маань бас 7 сард өөрсдийнхөө бас сувг дээр амар жаргал гишүүн блог дээр бас бичсэн байсан. Тэгэхээр бизнес эрхлэгчид хэр хүлээж авч байна танхимын гишүүдийн хувьд. Ер нь бол энэ шинэ систем нь одоохондоо ажиллаагүй байна. Нэмэгцүүртэй албан татварын хууль маань шинээр үйлчлэл 1 сар 1-ээс. Гэхдээ Монгол улсын хэмжээнд бол энэ татварын системээ бол нэлээд олон хуулиудыг шинчилж өөрчилж байгаа. Энэний нэг өөрчлөлтийн нэг хэлбэр нь бол нэмэгцүүртэй албан татвар байгаа. Нэмэгцүүртэй албан татвар бол өөрөө бүртгэлийн системийг хяналт тавьдаг гол механизм. Тэр механизм руу одоо манай улс бол орж байгаа маа. Хэдийгээр 97 онд бид нэмэгцүүртэй албан татварыг анх Монгол улс авч хэрэгжилж эхэлсэн боловч яг энэ ажил үйлчлэгээ орлогыг хяндаг системээсээ илүү төсөвт нэг тодорхой хэмжээний орлого оруулдаг нэг том суур бааз байгаа гэсэн. Хяналтын систем жоохон гэгдчихэд байсан. Одоо энэ өнөөдрийн нэмэгцүүртэй албан татварын шинэ хууль бол ерөөсөл энэ хяналтын системийг бий болгоод ажил үйлчлэгээ бүртгэхэд энэ буцаагаад бизнес ч хэрэгтэй, компани ч хэрэгтэй. Өнөөдөр манай компаниудын нэг хүсэж байгаа юм юу гэвэл хамгийн гол нь шударгыг хүсэж байгаа. Яг татвараа төлж байгаа. Орлого олоо татвараа төлж байгаа юм бол зах зээл дээр оршин тогтно. Түүнээс татвар төлдөг мөртөө орлого олоод байгаа этгээдүүд энэ зах зээлийг чинь бүснүүлээд байх юм аа. Тэгээ нөгөө нэг энэ хар эдийн засгийг бий болгочод байх юм. Тэнд бол бүхэл муу мухай юмны үр бий болж ингээд тэгж явж байгаа. Нөгөө талаас бол энэ нөөтийн систем одоо татварын системүүд ажиллаж эхлэхийн өмнө өнөөдөр эдийн засгийн тод байдлын хууль бол энэ шин татварын системүүд ажиллаж байгаагийн өмнөх удирдгал юм шүү. Нэг бүх компаниудыг энэ бэлэн байдалд оруулах гэж байгаа хов хүнийч бас адилхан. Тийм учраас бол ил тодын хуулийг бол ажил олох ашигласан компаниуд энэ ирээдүйд энэ нөөтийн энэ системийн хяналтанд бол ямар ч айх аюул байхгүй гэж ойлгож байгаа. За баярлалаа. За байгаль маа захирлын хувьд ер нь энэ шинэ хуулийн өөрчлөлтийг ер нь 1 сарын 1-ээс мөрдөөд явхад ер нь ямар хүндрэлүүд гарна гэж бодож байна? Яаж хүлээж авч байгаа вэ? За манайх бол нэмэгдсэн хөгжлийн албан татвар төлөгч компани. Ерөнхийдөө энэ хуулийн хүрээнд бэлтгэл ажиллаа хийж байгаа. Тэгээд ямарваа нэгэн хүндрэл бол тухайн аж ахуйн нэгж дээр гарахгүй. Хувь хүмүүс хүртэл энэ талаар өөрийнхөө хувьд нэлээх мэдээлэлтэй болцсон байна. Тэгээд хувь хүмүүс ч гэсэн одоо энийг яаж хэрэгжүүлэх вэ? Яаж урамшууллаа буцааж авах вэ? Энэ ямар шугамар хэрэгжих юм гэдэг тал дээр маш их сонирхож байгаа. Харилцдаг аж ахуйн нэгжүүд, албан байгууллагууд, хувь хүмүүс. Тийм учраас биднээс энэ хуулийн хэрэгжилтийг таатаал хүлээж авч байгаа. Тэгэхээр нөөтийн буцаалтыг ер нь зүгээр манайхан бол гадаадд явж байсан хүмүүс бол маш сайн мэдэн дээ тий. Одоо тухайн улсад бол VAT гэж нэрлэдэг энэ татврын төлөхгүйгээр онгоцны буудлын дээрээс буцаагаад авчдаг. Тэгэхээр худалдаа авалт хийсэн хүмүүс маань тэрийг их чухалчилж очиж авдаг. Тэгэхээр яг дотооддоо ийм мөнгө буцааж авна гэдэг одоо энэ энгийн мессежийг хүмүүст хүргүүлвэл нэлээд хүмүүс бол иргэд бол аж ахуйн нэгжүүд маань их дуртайгаар хүлээж авах юм шиг байна. Тэгэхээр урамшууллын системийн юм нэгж үүссэн юм байна. Тэгэхээр отгон тулга дараагаас яг ямар урамшуул явах вэ? Одоо хэдэн төгрөгөө буцааж авах боломжтой вэ? За тэгэхээр таны яг ярьж байгаа энэ олон улсад ингээ буцаагаад өгдөг тэр татвартай бас андуурж болохгүй. Энэ тухайн одоо орон нутг руу төр ороод гараад гарахыхтай татваргүйгээр тэр бараа таварыг энэ худалдаа эрхлэх боломжийг энэ тэр барууны орнуудад жишг болгон хөгжүүлсэн. Энэ удаад бол Монгол улс дотор хийгдэж байгаа бараа үйлчлэгээндээ биднээс буцааж өгдөг энэ татврын том тогтолцоо орж иж байна гэсэн үг л дээ. За тэгэхээр энэ систем одоо яг энэ нэмэгцүүртгийн албан татврын урамшууллын системийн төслийн нэгжийн гол зорилго бол бэлэн байдлыг хангах байна. Бэлэн байдлыг хангах буюу технологи одоо 3 сая иргэн мэн өөрийнхөө мэдрэлгийг одоо албан ёсоор энэ цахим нууц руу өгөхөд системийн нэрийг дааж ажиллах. За энэний дараа тэрний бодолтыг хийж тэрнийх нь одоо 2%-аараа иргэд маань буцаан авалт авах энэ боломжийг бүрдүүлэхийн тулд биднээс аль болохоор төрийн байгууллагын үүдийг сахихгүй, ойчир дараа үүсэхгүйгээр бүрэн автоматсан байдлаар шийдэх гэж биднээс зорж байгаа. Энэгээр их онцлогтой юм л та. За урамшууллын одоо биднээс одоогийн тооцоолж байгаагаар ойролцоогоор нэг өрх 30-аас 40 мянган төгрөгийн одоо хуримтлалыг сартаа цуглуулах бүрэн боломж байна. За энэ дээрээс нэмэх нь одоо тухайн айл хэрвээ азтай байвал
одоо энэ суглаанд оролцоод хамгийн доотлолтой одоо 20 мянгаас эхлээд дээдлэлтэй 100 сая орчим төгрөгийн ийм хонжуур одоо сартаа хожихын боломж нь одоо бүрдэж эхэлж байна. Тэгэхээр энэ өмнөх одоо үед явж байсан энэ урамшууллын тогтолцоноос юу нь одоо ялгаатай вэ гэхлээр энэ нэмэгдсэн үртгийн албан татварын 2% буцаалт дээр нь энэ суглааг ингэж хослолмог байдлаар тэгээд дээр нь технологиор энийг зохицуулж байгаараа их онцлогтой ийм одоо тогтолцоо биднээс одоо анх удаа хэрэгжилж үзэж байна л та. Энэгээрээ одоо энэ манай төслийн нэгжийн одоо үндсэн зорилго хийгдэж байгаа ажлуудын цар хүрээ минь одоо яг энэндээ одоо яг хүрээлэнд нь биднээс одоо бэлтгэлээ хангаад өнөөдрийн байдлаар одоо мэдээллийн энэ хүрэх энэ одоо яг цаг үе дээр ирчээд ингээд ажиллаж байна гэсэн. Тэгэхээр кассын машин тараана гэдэг чинь тэгэхээр Sky Trading-ийн ахлах нэгтлэн бодогч гэрэл мандахаас болохоор одоо хэрэглэж байгаа кассын машинууд шаардлага хангаж байгаа бол хуучнаа хэрэгжилж болдгоо юм. Нэг бүр нь 1.5 сая гэхээр бас худалдаа эрхэлдэг томоохон байгууллагууд дээр бол дахиад шинээр худалдаа авалт хийх тийм дарамтын өөрчлөлтөд цуг ирж байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр юу нь өөр байгаа юм бол тэрэн дээр та нар авсан мэдээлэл байгаа. Манай хувьд бол өөрийн хэрэгжилж байгаа кассын машин дээрээ системийн хувьд нь шинжилэл хийгээд 2% юунд бол бүртгүүлээд явж байгаа. Яг системийн хувьд таарахгүй, холболт хийж болохгүй кассын машингүй тийм байгууллагууд бол шинэ машин авах шаардлагатай байгаа. Гэхдээ бол тэр бол яг жижиг газрууд бол жоохон бас асуудал. Ганц машин тараагаад тогтохгүй тэрийг бас системтэйгээ холбох, мэдээлэлээ дамжуулах асуудал дээр нөгөө систем хөгжүүлэгч компани ажиллах ажил бас тэн дээр бас их байгаа бах. Тэрэн дээр бас зардал мөнгө компанийн хувьд бас нэлээд гарах бах. Ер нь бол манай хувьд ч гэсэн гарч байгаа тийм систем хөгжүүлэгч компани маань тэрэн дээр ажиллах хүн хүч цаг зав тэн дээр нэлээд ажил болж байгаа учраас дээрээс нь аюулгүй байдалтай. Тэгэхээр Electron компани яг энэн дээр шийдэл өгж байгаа гэсэн болохоор нэвтрүүлэгт өрсөн байгаа. Тэгэхээр мягмар захирлаас бас яг хардвер нь буюу одоо энэ өгж байгаа кассын машин яг одоо хэрэг ер нь манай зах зээл дээр хэр түгээмэл хэрэглэгдэж байгаа юм бэ? Одоо зарим том компанийн хувьд бол зөвхөн шинжил хийчих юм байна. Жижиг албан аж ахуйн нэгжүүд бол худалдаа авалт хийх шаардлагатай юм. Тэгээ яг ер нь одоо хэрэглэгчийн систем нийлүүлдэг гэж нэрлэж байгаа шүү дээ шинэ хуулигаар нэршлэр. Тэгэхээр одоо байгаа хэрэглэж байгаа энэ газын машинууд ч юм бол хоёр төрөл хуваагдаад байгаа юм. Нэг нь тэр компьютерийн одоо баазтай суурилсан. Нөгөөх нь зүгээр яг электрон кассын машин. Бид нар одоо сайн мэдэнтэй хэрэглэдэг байсан. Тэгэхээр электрон кассын машин хэрэглэж байгаа хүмүүс бол гарцаа байхгүй одоо тэр POS системд суурилсан систем рүү орох хэрэгтэй болно. POS систем хэрэглэдэг газрууд дээр бол ямар нэгэн заавал шинжилээд авах тийм шаардлага нөтөл үүсэхгүй. Ягаад гэвэл тэр татварын модулыг бол систем нийлүүлж байгаа компаниуд өөрийнхөө програм дотроо суулгаад өгчөж байгаа. Яг зүгээр ер нь зүгээр ингээд татварын шинэ орчин үүсэж байгаатай холбогдуулаад тэр хардвер талаасаа програм талаасаа бол энэ үеэр бол далиндуулаад одоо гэдэг юм уу шинжилээд авах нь бол буруу шил дээ. Гэхдээ одоо байгаагаа ашиглаж болохгүй болчихно гэсэн юм байхгүй. За хоёр дахь гэвэл ямар нэгэн сая 500 мянган төгрөгийн машин тараагаад байгаа ч юм уу тийм процесс бас байхгүй. Энэ зүгээр нээлттэй байгаа. Энэ бизнесийг хинч хийж болно. Энэ одоо тийм боломжийг бол одоо төрсөөс олгож байгаа. Тэгэхээр зэрэг яг ерөнхийдөө зүгээр нэг за нэг огт кассын машингүй газар одоо яг одоо ингээд нөтийн одоо яг энэ шинэ систем рүү шилжихэд бол компьютерийн баазтай POS хэрэгтэй болох юм байна. Энэ POS-ыг бол дунджаар нэг сая 500 одоос дээш байх болов гэсэн дундч нэг үнийн дүн гаргаж ярьсныг л нэг кассын машин тарааж байгаа юм шиг ойлгогдоод л байгаа. Ийм л процесс. Тэгэхээр татварын багц хуулийн өөрчлөлт бол эдийн засгийг бол илүү эрчимжүүлнэ гэдэг бол олон эдийн засгч нар хэлж байгаа. За гэхдээ манад одоо сүүлийн үед гарсан шийдвэрүүдээс бас яг ажил дээрээ бэлэн болоогүй байхад эхлээд хууль эрх зүйн бичвэрэмт нь одоо зам дээр хүнд торгоч гэдэг юм явган зорчигчдыг торгож чадахгүй байгаа асуудал байна. За захиргааны хөнгөлөлтөөр бид нар бас яриад л байдаг. Тэгсэн чинь хуучин толгортой байгаа иргэдийн хизээ өөрөө хэрэглээд байгааг нь мэдэхгүй асуудал. Тэгэхээр нөгөө бэлтгэл ажил хийгдэг байхад шийдвэр гардаг гэдэг шүүмжлэл бол их явж байна. Бид нар өөрөө болгон л мэдээгээр үзэж байна. Тэгэхээр яг одоо сурчлагын ажил ер нь нийт дундаа явж байгаа ч гэсэн бадрал дараагаас яг асуухад ер нь ямар хүндрэлүүд гарах ер нь магадaltaй байна. Тэрэн дээр ямар арга хэмжээ авч. За нэгдүгээр асуудал гэх юм бол татвар төлөгчдийн change management гэдэг юм байдаг. Аливаа нэг юмыг хүлээж авах чадвар гэж. Энийг бид нар хэдийгээр зөв тайлбарлаж өгөх юм бол хэдий чинээ зөв тайлбарлаж өгнө, төдий чинээ ойлголт нь зөв болно. Манай монголчууд бол юмыг хүлээж авахтай хурдан хүлээж авдаг. Одоо хизээ гар утастай ийм улстай яриа ухаалаг гар утастай байлаа тий. Интернет хизээ юм байлаа. Ингээд явахаар энийг хүлээж авахыг нь бид нар зөв голдролоор нь зөв тайлбарлах хэрэгтэй байна.
Энийг альва нэгэн одоо юу гэдгийг бизнесийн өнцгөөс нь хараад энэ улсын явуулж байгаа бодлогыг бизнесийн өнцгөөс нь хараад энийг нь одоо юу гэдгийг төр хүнтэй бизнес хийгээд ингээд эхлэх юм бол энэ өөрөө болохгүй. Тэгэхээр бид нар энэ тал дээр бол нэлээд анхаарч байгаа, нэлээд одоо юу гэдгийг сурчлагаа орон нутг байцаагч нартаа нэлээд хатуу анхааруулга энэ төр өгж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бүх бизнесийн орчны бизнесүүд бол нээлттэй өөрсдийнхээ шугамаар явна шүү. Цахилгаан холбооныхаа чиглэлээр явна, өрийн холбооныхан тийм ээ. Банкныхаа чиглэлээр энд оролцсон, кассийн машин зарж байгаа компаниуд тэрүүгээр оролцсон. Татварын алба бол үндсэн суурийг л бэлдэж өгнө. Үндсэн суурь нь бэлтгэлээ энэс дээш бол өөрсдийн бизнесээр явна. За, хоёрдугаар технологийн асуудал. Технологийн хувьд бол бид нар бас сангийн ам маань бас ярьж бэлдэж хөөцөлж байгаа. Энэ түрүү ярьсан 3 сая хүний дэлгүүрээс худалдаа авалт хийгээд эхлэхэд л нөгөө одоо ачаал үүсгээл бүглэрэл үүсгээд байх тийм асуудал байхгүй болохын тулд манай төслийн нэгж энэ хууль батлагдахаас өмнө манай төслийн нэгж байгуулагдаад хууль хилцэж явах үед явж исэн. Тэгэхээр технологийн хувьд бол харьцангуй гайгүй бэлтгэлтэй гэж үзэж байгаа бид нар энэ бол. Тэгэхээр мэдээж би 100% баталгаа гаргаж чадахгүй. Гэхдээ би бол өөрийнхөндөө бол итгэлтэй байна багийнхандаа. Манай багийнхан гайгүй сайн ажиллаж байгаа. Тэгэхээр тухайн хүндрэлийг бол тухайн үед нь шийдээд явна л гэж бодож байна. Тэгэхээр бусад улсуудын жишээн дээр энэ яг ийм татварын шинжилгээг нэвтрүүлээд явхад ийм урамшууллаар хослмол байдлаар нэвтрүүлсэн сайн жишээ байдаг уу? Манайх ер нь аль замын сонгож аваад явж яах гэдгийг тавьж байгаагаас энэ гайхалтай бүртгэлийн хяналтын системийг бол бас миний би нэг 2008 онд анх хэвшүүлэх гэж нэг оролцож ирсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын 30% буцааж өгнө гэдэг. Энэ бол ерөөсөө нэмэгдсэн өртгийн албан татвар эцсийн хэрэглэгч төлж байгаа татвар. Тэгээд тэр татварыг эзэнд нь уйж өгч байгаа. Ерөөсөө нөөтийн гол философи тэр л байгаа байхгүй. Иргэн аж ахуйн нэгжээс ажил үйлчилгээ авахд 100% төлбөрөө төлдөг, 100% ажил үйлчилгээг авдаг. Харин тэр орсон орлого нь цаашаа татварт мэдгэж гинүү гэдэг асуудал нь өөрөө хүндрэл байдаг. Энэ дэлхийд даяараа л энэ 100 жил энэ хүндрэлийг яаж гарах вэ гэсээр байгаад тэр 57 оноос хойш энэ value added tax системийг оруулаад ирсэн. Тэр нөө төр нь эцсийн хэрэглэгчтэйг одоо энэ урамшууллын системээр холбогдчихгүйд буцаагаад голд нь байгаа аж ахуй нэгж ямар ч тохиолдолд тайлангаа өгдөг хэлбэр рүү орж байгаа юм аа. Тэр бол би ялангуяа энэ системийг манай татварын байгууллага ялангуяа сангийн амныхан зоригтой аваад тэгээ яг энэний дагуу маш сайн судалгаа хийгээд яг энэ нэмэгдсэн өртгийн албан татварын системийн судалгаа бол их сайн хийгдсэн гэж бодож байгаа. Яг энэ бусад хуулиудтай харьцуулахад. Дээр нь бол одоо манай нөөтийн буцаа авалтын урамшууллын систем бол аль жилийн өмнөөс ажиллаа эхэлсэн 40 гаруй залуучууд. Тэгээ Монгол 40 залуу өөрсдөө энэ програм хангамжийг суурилж хийж байгаа байхгүй. Чинь одоо би 2008 онд энэ асуудлыг тавьж явах үед бол их хүнд байсан л да. Яг гэвэл технологийн хувьд бол байхгүй, интернет байхгүй. Тэгээд ерөөсөө шал өөр төсөөлтөй үе байсан байхгүй. Одоо бол технологи хай технологи хөгжсөн тохиолдолд энийг зүгээр хийхгүй байна гэдэг нь бол өөрөө гэмт хэрэг байгаа байхгүй. Энэ билээхэн болцоо. Одоо энэ зүгээр л нөгөө өөрийнхөө оюун санааг зэгцлээд тийшээ хандах хандлага. Гэхдээ эхний 1 сар бол жоохон хүндрэл гарнаа. Одоо тэр авьяаслын монголчууд явж байгаа орой мессеж аваад байгаа шүү дээ. Бүх серверүүд унах гээд байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан дараа жилийн эхний 3 сар бол маш хүнд сар байна. Энэ шинэ зуршилтай дадах гэж. Тэгэхдээ эцсийн хэрэглэгч бол энийг мөнгө авах учраас, урамшуул авах учраас бол дороо гүйцэтгэх явж байгаа. Манайх гэхдээ урамшууллын хоёр системийг хоёуланг нь олгож байгаагаар бусад улсад их онцлог байгаа шүү. Буцаа авалтыг дээр нь суглаатай хамт явж байгаа. Энэ бол давуу тал гэж би харагдана гэж ойлгож байгаа. Гэхдээ энэний үр дүн бол дараа жилийн 6 сараас мэдэгдэнэ. Яалмаа захирлаас болохоор яг танай компани дээр яг түрүүн лавсран ангуй хэлсэнтэй шудраг өрсөлдмөр байна гэх. Тэгэхээр танай компани бол одоо энэ өөрчлөлтийг яг дэмжиж эхнээс нь ингээд тайлангаа гаргаад өгөөд явхад бол ер нь шудраг өрсөлдөөнийг бүрдүүлэхэд болон компанид ер нь ямар давуу тал үүснэ гэж та харж. Миний бодлоор бол одоо жишээлбэл манайтай ижилхэн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас одоо ийм системийг нэвтрүүлээгүй компаниудаар болж өгвөл хүмүүс үйлчлүүлэхгүй байх л гэж бодож байна. Нэгэнт манайх системийг нэвтрүүлээд эхэлсэн болох тэр тухайн компаниар үйлчлүүлээд хувь хүнчээсэн гэсэн буцаа олголтоо авахын төлөө өшөө суглаанд оролцоод хожихын төлөө л үйлчлүүлэх байх л гэж бодож байна. Тийм учраас энийг биднээс их эргээр хүлээж аваад компанида одоо зохих юунуудыг урд нь биднээс тийм одоо коджуулсан юм байсангүй тийм касси аппаратаар гардаггүй байлаа. Яг л одоо хуучны үеэр нөтийнхөө паданыг бичээл, зарлагын паданаа бичээл, бэлэн мөнгөнийхөө касси орлого зарлагаа бичээл ингээл явдаг байсан. Гэтэл
үйлчлүүлж байгаа төрийн байгууллагууд ч бай, нөөц төлдөггүй байгууллагууд, хувь хүмүүс ирэх дээрээ аль болохоор нөөтийн үн шингээгүйгээр юмыг худалдаж авах сонирхолтой байдаг шүү дээ тэднээс ч 10% хасаад өгчөөч манайх нөөтгүй авъя, нөөтгүйгээр авъя гэл ингэдэг байсан бол одоо хувь хүмүүс ч гэлээсээ ирээл авъя, нөөттэй үнээр авъя, би 2%-ийнхаа нөгөө толооно авъя гэж шаардна л гэж бодож байгаа. Тийм учраас тэрэнд биднээс бэлтгэл ажил нэлээ хийгдэж байна. Энэ бол маш сайн ажиллагаа болно байх л гэж манай компани орлогот ч гэсэн зохих хэмжээгээр нөлөөлнө л гэж бодож байгаа. Утгын тулга захирлаас болохоор бас зарим нэг компаниуд эхлээд энийг зөөлнөөр нэвтрүүлээд явж байгаа гэдэг мэдээлэл авсан. Тэгэхээр аль компаниудыг сонгож авч 30-аад байгууллага байгаа гэсэн. Тэгэхээр тэрэн дээр ингээд та нар туршид энэ програмаа нэвтрүүлээд ингээд явхад одоогийн байдлаар энэ хэр нааштай үр дүн харагдаж байна. Энэ систем уус орон даяар ингээд нэвтрүүлээд явхад боломжтой юм шиг байна. Тийм. Тэгэхээр дөрвөн лагж угаа дарга хэлсэн бол яг зөв. Биднээс энэ төслийг яг бүтэн жилийн өмнөөс ингээд гардаж аваад хийж байгаа. Тухайн хугацаанд биднээс энэ системийн загварчил болон энэ болгож байгаа процессын анализыг ганцхан дан ганц өөрийнхөө улс дээр бодож хийгээгүй. Словак, Тайван улсын туршлагуудыг биднээс судалсан байна. Тэгээ Словак зөвлөгөөд маань биднээс төгсөн. Нэн тэргуунд оруулах ёстой байгууллагууд бол хамгийн олон баримт хэвлэдэг тэр тухайн аж ахуйн нэгжүүдийг та бүхэн системдээ оны өмнө бэлтгэлт ажлыг хангаж оруулах үүрэгтэй шүү гэдэг. Тэгэхээр тэр аж ахуйн нэгжүүд маань 34 аж ахуйн нэгжийн жагсаалт гарсан байна. Тухайн одоо жишээлбэл өөрийн холбооны операторууд маш их биел хэвлэж байна. За одоо бензин түгээгүүр, за энэ миний дэлгүүр, энэ сүлжээ дэлгүүрүүдийн сүлжээнүүд байна, эмийн сангууд байна. За одоо энэ цахилгааны төлбөр, байрны төлбөр эдгээр бүх баримтанд дээр чинь таны 2% буцаах хуулийн энэ эрх зүйг биднээс хангуулах нь нэг номерын төслийн прожектын ажил байна. Тэгэхээр биднээс энэ аж ахуйн нэгжүүдийнхаа топ 34 аж ахуйн нэгжийн өнөөдөр холбох ажил маань нэлээд сайн явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар топ 34-ийн 10 нь биднээс одоо ингээд тестийн ажиллаа хийгээд мэдээлэл хийж байна. Үүнд одоо дуртахад Skytel, Mobicom, миний дэлгүүрийн сүлжээ, номон гэх жишээл. За иргэд мэн он гараад төслийн нэгж болон энэ татварын байгууллагуудаас нэг л юм их асуу. Хаанаас авах вэ? Энэ баримтыг хаанаас авах вэ гэжсэн. Энэ хариултанд биднээс бэлтгэхийн тулд энэ бэлтгэл ажлыг чиглүүлж хийж байгаа. За одоогийн биднээс одоо үзэж байгаа технологийн ямар нэгэн барьер гарахгүй байна. За нэг том бэрхшээл гарсныг биднээс саяхан одоо өцгтөрхөн биднээс нийлээ. Баримт цэгийн мэн гэдэг вебсайтыг биднээс зарлж байгаа. Энэ нь юу вэ гэхээр үсээд суулдаг газар тийм кассing машин тавих нь зохимжгүй учраас өөрийнхөө ухаалаг хүчин дээр зориулсан энэ хэлбэршүүлсэн энэ баримт гаргах тогтолцоог биднээс ингээд аж ахуйн нэгжүүдтэй зориулаад гаргацсан. Энэ нь одоо тухайн одоо энэ манай бэлтгэл ажлыг бол нэлээд урагшлуулж одоо ингэж гаргаж. Энэ ямар ч үн төлбөргүйгээр тэдгээр байгууллагад ашиглах энэ боломж нь одоо бүрдчихлээ л гэж ойлгож байна. Тэгэхээр шинэ бас ийм портал нэгдэж байгаа юм байна те өөрсдөө бүртгүүлдэг. Тэгэхээр гэрэл мандахаас болохоор түрүүн бас хэлж ирсэн. Хэрвээ электроноор явж исэн байгууллагууд бол одоо энэ шинэ систем рүү шилжих танах бол шин дээрээ шууд суулгаад явчихнаас. Тэгэхээр сүлжээний аюулгүй сүлжээ байнгын онлайн горимд байх байдал энэ төргээд. Тэгэхээр танад дээр одоо энэ бэлтгэл ажил нь хангагдаж эхэлж байгаа юм. Манайх болохоор яг системийн хувьд туршилт хийгээд явж байгаа. Одоогийн байдлаар нөгөө 15-наас дэлгүүртээ туршаад үзье гэхээр одоогоор нэг биел хэвлэгдэх хугацаа нэг 4-5 секунд байгаадсан байхгүй юу. Тэр жоохон яг ингээ ачаалттай үед бол хүндрэлтэй хугацаа алддаг хүмүүс хүлээдгүй. Тэрийг хурдлуулах тал дээр өөрийнхөө системийн хувьд хурдыг багасгах тал дээр ажиллаа тестлээ явж байгаа. 15-наас бол тодорхой хэмжээгээр багассан байгаа. 1-2 секундээр багассан байгаа. 15-наас туршиж үзнэ гээд бэлтгэл ажил хийгдээ явж байгаа. Бас татварын хантай бас хамтарч ажиллах, зарим нэг асуудлыг тодорхой болгох асуудал дээр бас дутуу юмнууд бас байгаа л та. Тэгэхээр нүүд шийдэл нэвтрүүлэг 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжих нэмэгдсэн өртгийн албан татврыг буцаан олголтын энэ системийн талаар ярилцж байна. Тэгэхээр хэсэг хугацааны сурчлагын дараа эргээд студидтэй уулзцгаая. Орхилон амьдрал. Илванттай бас iPhone-той шинэ жилийн урамшуулал эхэллээ. Та 10,000 төгрөг болон 15,000 төгрөгийн цэнэглэж картаар дансаа цэнэглээд iPhone утсаа 5-аас 100% хөнгөлөлтөөр үнээр авах эрхийн эзэн болоорой. Цэнэглэлт бүрд 1000 candy бэлгэлэн. Mobicom. Анирч шивээгүй харанхуйн гүнд ер бусын гайхамшиг оршдог. Хүчрэг, нууцлаг, бусдаас онцгой. Энэ бол харанхуйн нууц. Хар шоколадтай шин KitKat Dark. Харанхуйн гүнд
мэдэх нууцлаг амт. Оо, надад аюутаас бэлгэлээрээ. Unitel Group шинэ жилийн бэлгээ задлалаа. 6,000 төгрөгийн картаар дасаа зэнэглээд ухаалаг утасны эзэн болоорой. Карт бүр бэлгтэй Unitel Group. Хэрвээ та 12 сарын турш сар бүр 100,000 төгрөг хөрөнгөлүүлвэл Голомт банк танд 130,000 төгрөг урамшуул болгож олгоно. Ингэснээр та 12 сарын дараа 1,330,000 төгрөгийн хөрөнгөлөлттэй болно. Мөн 24 сарын дараа Голомт банкнаас таны хөрөнгөлөлд 460,000 төгрөг, харин 10 жилийн дараа 15 сая төгрөгийн урамшуул олгоно. Та яг одоо 1816-46 хувцаснаас давлаарай. Үндэсний хуримтлалын хөтөлбөр Голомт банк хуримтлалыг зуршил болгоё. Антигриппин ханиад томоотой гэр бүлэрээ тэмцэцгээе. Илүү амттай бас iPhone-той шинэ жилийн урамшуулал эхэллээ. Та 10,000 төгрөг болон 15,000 төгрөгийн зэнэглэж картаар дансаа зэнэглээд iPhone утсаа 5-аас 100% хөнгөлөлтөөр үнээр авах эрхийн эзэн болоорой. Зэнэглэлт бүрд 1000 candy бэлгэлэн. Mobicom. Амьдрал бол бэлэг. Харин гэр бүл бол амьдралаас өгсөн хамгийн том бэлэг. Та ч гэсэн хайртай дотны хүнийхээ хамгийн нандин бэлгэн. Амьдралын гэрэлхийгээ болсон хайртай дотны хүмүүсээ баярлуулж, аз жаргал, халуун дулааныг бие биедээ бэлэглэе. Говь хамгийн дулаан бэлэг. Хайрт минь сэрээрээ. Шинэ Nescafe Classic надад хэрэгтэй. Кофений бүхэл үрийг шилж хийсэн тул шинэ Nescafe Classic урд үдийнхаасаа илүү баялаг амттай, улам тансаг үнэртэй боллоо. Шинэ бүхний эхлэл Nescafe. 4 жилийн өмнө би 98 кг жинтэй байсан. Байнгын дасгал сургуульд хийсний дүнд одоо 54 кг болж өөрчлөгдсөн. Хоримтлолч гэсэн үүнтэй адил байнгын хоримтлуулж байж л үр дүнд хүрнэ. 1 сая төгрөгийн орлоготой өргөх сард 50,000 төгрөг хоримтлуулах боломжтой. Ингэж хоримтлуулж чадвал 10 жилийн дараа 13 сая төгрөгтэй болсон байна. Хоримтлалыг зуршил болгоё. Үндэсний хуримтлалын хөтөлбөр Голомт банк. Антигриппин ханиад томоотой гэр бүлэрээ тэмцэцгээе. Өвлийн гойж 2015 үзэсгэлэн худалдаанд эхийн өслөг эдлэл ноос наалуур гоо сайхан болон гоёлын даашинс гоёл чимэглэл ганган газар баярын ширээний амттангууд шинэ жилийн баярыг өгтөн 3 өдөр Крисмсийг зарлаа. Өвлийн гойж баярын бэлтгэлийн 12 сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Мишель Экспоос. Хэрвээ та 12 сарын турш сар бүр 50,000 төгрөг хөрөнгөлүүлвэл Голомт банк танд 64,000 төгрөг урамшуул болгож олгоно. Ингэснээр та 12 сарын дараа 664,000 төгрөгийн хөрөнгөлөлттэй болно. Мөн 24 сарын дараа Голомт банкнаас таны хөрөнгөлөлд 230,000 төгрөг, харин 10 жилийн дараа 7 сая 600,000 төгрөгийн урамшуулал олгоно. Та яг одоо 1816-46 хувцаснаас давлаарай. Үндэсний хуримтлалын хөтөлбөр Голомт банк хуримтлалыг зуршил болгоё. Орхилон амьдрал. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үүж 1 сарын 1-ээс эхлэж мөрдөгдөх нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн сэдвээр бид ярилцж байна. Тэгэхээр бас нэвтрүүлгийн эхний хагасд бид бэлтгэл ажлын талаар болон зарим нэг хийгдэж байгаа гадны жишээг бас авч ярьлаа. Тэгэхээр Монгол програм хөгжүүлсэн гэдгийг сонслоо. Тэгэхээр ийм татварын болон цахим төлбөрийн гадны шийдлүүд их байдаг л да. Манад бас зарим нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр бид нэр Монголын төрийг илүү захимжуулах талаар бас нүүдэл шийдэл нэвтрүүлгээрээ хилцүүлэг хийж байсан. Бүртгэлийн системүүд хаана байна, цахим гар үсгийн яага хэрэгжихгүй байна гэдэг дээр бид нэр олон юм ярьсан. Тэгэхээр Монгол програм
яагаад төгжүүлсэн бэ? Гадны бэлэн юм авчираад хэрэгжүүлчихгүй бадрал дараагаас сонирх. Энэ юу яасан юм а? Бид нэр анхнаасаа энэ системийг за нэмэгт одоо бидний технологийн болцоогоо бид нар өөрсдөө хараад байхад бол ер нь болж гин. За ер нь энэ олон улсад бас хэрэгжиж байгаа төслүүд юмнуудыг ингээ харахаар бол энэ яг цаг хугацаанд болжээ гэж үзээд. За тэгээд хэрвээ тэгж байгаа юм бол бид нар бусад улсын сайн туршлагыг шууд хэрэгжүүлье гэдэг тийм зорилго анхвал байсан. Тэгээд сайн туршлагыг хэрэгжүүлэхдээ яаж хэрэгжүүлэх үү гэдэг арга замын асуудал. За арга зам гэхээр гадаадын туршлагыг авч болно. Гадаадын програмыг авч болно. Нэгдүгээрт үнэтэй. Хоёрдугаарт манай дотоодын мэдээлэл дотооддоо байгаа үгүй юу гэдэг нь өөрөө бас асуудалтай. Гуравдугаарт яагаад манай монгол залуучууд хийж чадахгүй гэж. Тэ? Энийг засгийн газар дээр бол яриад за Монголын залуучуудын чадахыг эхлээд энэ судалгааны ажлаар нь өөрсдийг нь судлуулъя. Чадах бэлэн байдлыг үзье. Чадна гэвэл яая гэсэн тийм шийд гарсан. Тэгээд энэ талаас л явсан. Тэгээд тэр одоо юу гэдгийг Монголын залуучуудын хийсэн энэ програм маань бол дахинаар хямдхан. Тэгээд дээрэс нь бид нэр өшөө жил болгон ийм сервисийн төлбөр төлж явахгүй гадаад улсад тийм ээ. Энд чинь ингээд манай Монголын өмч болол явж байгаа байхгүй. Татварын албаны ч одоо өмч болол яваа. Тэгэхээр эн чинь өөрөө том баялаг болж ирж. Энэ системийг нэг бүтээсэн залуучууд дараа нь өөр газар ажиллахад ахаад ийм ухаалаг систем өөр юу ч бүтээх чадвартай тийм хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө биднэрт ч хэрэгтэй, энэ залуучууд ч хэрэгтэй ийм ажил болсон гэж. Ямар захирлаас нэг зүйл сонирхмоор байдаг. Одоо гар дээрээ судалтай явуулдаг буюу одоо манай ил захууд одоо Sunday Plaza ч гэдэм үү Нарантуул тэнд ажиллаж байгаа хүмүүс яаж баримт хэвлэх вэ? Ер нь ямар түрүүний яригддаг машинуудаас, касса машинуудаас өөрсдөө сонголтоо хийгээд аваад илүү бизнесээ албачуулаад явах тийм сонголт ер нь өөр сонголт байхгүй. Ер нь байгаа шүү дээ. Одоо яг одоо ингээл одоо энэ шинэ орчинтой үед бол одоо энэ програм хангамжийн системийн нөлөөлөх компаниуд бол янз янзын одоо програмуудыг боловсруулсан байгаа. Жишээлбэл одоо төрөж асуудаг төр жижиг лангуу төрөөс хэрүүгээр одоо хэрэгтэй нөгөө хүнчин ирээд шаардах гэдэг шүү дээ. Одоо нэг лангуун дээр юм аангуудаа би суулаанд орцмоор байна. Идэх ч юм уу те. Нүүт ярдггүй мэхэд. Тэгэхээр тэр хүн заавалчгүй одоо баримт төлөх ёстой те. Тийм учраас бол юу гэдэг тэр шийдлүүдийг бол одоо манай систем нөлөөлөлт компаниуд одоо манай компани төр аль хэдийн босруулсан. Бид хэрэг одоо зөвхөн одоо толон хөвөлдгийг хэвлэх шаардлагатай гэвэл тэрийг авч болно. Авшөө бүртгэлтэй холбоотойг нь авнаг л авч болно. Яг л одоо бид нэг клауд систем одоо их ашигладаг болсон шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо ерөөсөө зүгээр гар утсан дээр одоо тэр тухайн аппликейшн татж аваад худалдаагаа хийгээл хэрэг үсний принтер юм уу эсвэл одоо 10 хүний дунд ч юм 10 лангууны дунд ч юм уу нэг принтер тавьчихна. Тэндээс хандлтуудаа хийгээл өөрсдийн толон өөрийн дугаар өөрийн нэрээ ихтэйгээр гаргаад хэвлээл ингээд явуучих шийтэйгээр тэгээд дараа нь гэртээ очисон оноо интернет рүү ороод өөрийнхөө өдрөө заргасан бүх тооцоог юм үзчихдэг. Тэр маш энгийн нэр. Энэ ч юм бол яг юу хэлж яах гэхээр зэрэг ер нь бол одоо энэ ухаалаг системээр шилжиж байгаа бол бидний хийж байгаа босруулж байгаа бүтээгдэхүүн хүртэл одоо яг тэр ухаалаг систем рүү л явах хэрэгтэй. Хүн хэрэглэхэд хялбар бид нар одоо маш олон жил ингээл одоо лангундаа зогсчих юм хүмүүс байж шүү дээ. Яг үүндээ бол ороо очоод дэвтэр дээр маа бүртгээлээд яг хід болоод дүү болоод байгаа ашигтай юм уу ашиггүй юм уу ер нь ямар юм болоод байгааг мэддгүй шүү дээ. Тэр одоо бол яг тийм болцоо бол технологи үүдэл нэгдсэн учраас одоо энийг бол илүү одоо өргөн утгаар ашиглах болцоотой. Энийг бол одоо аль болохоор өргөн дэлгэр ашиглаж энэ одоо систем босруулсан системүүдийг бол харьцуулж үзээд өөртөө хэрэгтэйтэй юмудаа бол сонгох одоо бүрэн болцоо бол систем нөлөөлөх компаниуд дээр гарсан байна. Тэгэхээр яг банкуд нөгөө жижиг хүнсний дэлгүүрүүд болон бусад жижиглэнгийн худалдаа эрхэлдэг албан бус гэж нэрлэгдээд байдаг худалдаа эрхэлдэг байгууллагуудад кубын машин тарааж исэн үедээ л ер нь их ойрхон санагдаад байна л да. Магадгүй технологи шинээр нэвтрүүлж байгаа болохоор тэгэхээр манай Монгол улсын хувьд бол цахим зааг бол 50% байдаг хот хөдөг гаргаад ирэхээр тэгэхээр яг технологийн хувьд одоо настай хүмүүс маань яг энэ баримт цэг имэн рүү ороод те яг нөгөө худалдан авагч нар нь магадгүй иргэд бол шаардаад эхэлнэ. Иргэдэд хоёр талаар ашигтай байна те. Иргэд нэгт жилийн эцэст буцаалтаа авахыг хүснэ, хоёр суглаанд оролцохыг тий суглаанд оролцохыг хүн болгон хүснэ. За тэгэнгүүт энэ за банкуд бол вендор гэж нэрлэдэг байдаг те. Энэ үйлчилгээ үзүүлж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийг бэлдэх тэр сургалтын процессыг ер нь яаж явуулах вэ? Одоо тэр хүмүүс маань одоо тэрийг сурхаас аргагүй байдалд орж штэ тий. Тэр нээлттэй асууж байгаа шүү. Энэ бол ерөнхийдөө бол манайх нэмэгдсэн өртгийн албан татвар би нэг бусад татварууд гэдэг байгаа шүү дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, татварын ерөнхий хувь, хувь хүний орлогын албан татварууд бол
бүгд өөрчлөгдөж байгаа. Одоо ялангуяа дараагийн 7 хоногт засгийн газар орох баг. Тэгээд энэ нэмэгдсэн өртгийн албан татвар нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвартайгаа илүү уялдах юм бас. Цаад утгаараа бол тийм учраас бол яг энэ хуулиуд батлагдчих юм бол сая шинэ хуулийн журам хуулийг тайлбарлах процесс бол жижиг том гэлтгүү манай бүх юунууд явагдана. Одоо ил тодын хууль гэдэг нэг сургалтууд явагдаад байгаас яг түүнтэй адилхан манай татврын системээр энэ дэр 2000 байц цагч нар бол дандаа сурагч багш нараар бол явхаас арга байхгүй. Лавл ихний нэг дараа жилийн ихний 3 сар хүртэл. Тэгээ эн чинь өөрөө хөвшөөд эхлэхдээ бол явчихна. Хамгийн гол нь бид нэр энэ процесс руу орсох шийдэл гаргацсан байна гэдэг нь л их чухал юм байгаа. Тэр шийдэл нь аяндаа хөгжих нь бол яг иргэд бол тэр чинь мөнгө авах урамшуул авахын тулд нэг заалах нэг хүн өөрсдөө сурчин дөө. Энэ бол ерөөсөө тэр бол их хэлбэр ажил. Бараг хүүхдэрээ залгал эмээ өвн юмнуудаа хийчих штэ. Өөрсдөө толгойн авчирд юм уу. Тийм хэлбэршүүлсэн үг бол бүх төрлөөр нь манай нөөтийн буцаа болтын урамшууллын системийнхэн гаргаж ирж байгаа. Сургалтууд нь бас буцаагаад одоо сая манай татварын газрын сайтуудаар бол тавигдаад хичээлүүд бол явагдаад эхэлнэ. Ер нь бол энэ шинэ систем ажиллаж байгаа үед энэ шинэ өрсөлдөөн бий болох гэж байгаа байхгүй. Энэ өрсөлдөөнд хэрвээ танай компани, танай ажил үйлчилгээ оршин тогтно гэвэл энэ нөөтийн системийг хурдан аваад ашиглаа л гэсэн үг юм. Хэрвээ та тэр өрсөлдөөд орж чадахгүй хойшоо суух юм бол уучлаарай танай орлого танаа дээр цуглардаг санхүүгийн төвлөрөл сарнаад өөр газар очино л гэсэн үг. Тийм учраас өрсөлдөөнд бие бэлдээ. Тийм учраас өнд гар утас ашиглаж чаддаг хүн байхгүй шүү дээ. Яг наринд бол тэрнтэй л адилхан хэлбэр юм болчих واخгүй. Гар утас гэснээс гар утасны апп гаргана гэж юм. Тэгэхээр яг манай редакц эдгээр энэ бэлдэж өгсөн фактуудаас харж байхад гар утасны аппликейшн гаргана гэж юм. Тэгэхээр энэ аппликейшнийг үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс ашиглах юм уу, иргэд ашиглах юм уу, аль нь ашиглаад явах уу? Утгын тулгад. За тэгэхээр энэ систем програм хангамжийн талаар ингээд биднээс ярихаар системтэй ярих зайлшгүй шаардлага гараад байгаа. Яг гэвэл иргэд маань одоо ингээд төрөх гэдэг юм л да. Өнөөдрийн биднээс баримт гэдэг байгаа цахим сайт нь зөвхөн аж ахуйн нэгжид зориулагдсан. Бизнес эрхэлж байгаа хүмүүст л зориулсан гэж ойлгож болно. Тэрнээс биш иргэдийн одоо тэр оролцооны идэвхжүүлэлтийг тэр эмээ өвөөнөрийг таны хэлээд байгаа тэр оруулах тэр процессыг 2000 одоо энэ оны 12 сарын 15-нд биднээс дэлгэрэнгүй танилцуулна. Ингээд шат дараалсан байдлаар биднээс тайлбарлаж өгөхгүй бол олон аппликейшн донд энэ нөөтийн энэ ойлголт маань ингээд сарних юм эрсдэлтэй байгаа учраас биднээс системтэй ярьж байгаа. За энэ таны хэлж байгаа тэр аппликейшн апыг бол биднээс хөгжүүлсэн аль хэзээ байгаа. Гол нь энийг хэдийгээр яг оновчтой цаг үед зарлах, яг тэр хэрэглээ нь бий болох үед биднээс тэрийг нь өгнө. Жишээлбэл одоо иргэд маань он гараад баримтаа цуглуулад эхлэнгүүт энэ олон цаасыг ингээд твхийдэл барих шаардлага байна уу гэдэг асуудлыг тавьж эхэлнэ л. Тэр үед биднээс энэ аппликейшнийг зарлаа. Та энийгээ аппликейшнгаар уншуулсан байхад заавал энийг олноор нь зузаанаар нь хадгалах шаардлагагүй. Систем дээр таны бүртгэл маань ороод ирчих юм бол татвардаа та бүртгүүлээ 50 амар байж болно. Тэр цаасаа алга болгосон генүү үргэлжлүүлнэ ямар ч эрсдэлгүй болж байгаа гэж ойлгож байна. Тэгээд суглаандаа одоо хөдөө орон нутагт явж исэн бай, гадагшаа явсан ч бай та хожно. Хожих юм бол тэр одоо автоматар таны банкны дансанд чинь мөнгө нь шилжих юм л да. Суглааных нь хонжурна. За он гараад мөн одоо биднээс яг ижлэхэн процессор очир дараа үүсэхгүйгээр иргэддээ энэ цахим системээр дамжуулаад яг тэр дансанд нь банкны дансанд нь 2% нь өгөх юм. Тэгэхээр энэ цахим хэлбэрийн энэ юм нь бол иргэдэд их ойлгомжтой л да. Ороод ингээд ярихаасаа илүү үзэхээр илүү ойлгомжтой болно. Таны одоо санхүүгийн хөтөлтийг хийж өгнө. За тэгээд оны үтцэд авах 2% нь буцаан олголтын хэмжээ хүртэл ингээ харагдаж байгаа. Тэгээд яг энэ тоогоор л таны одоо дансанд буцаж орно гэсэн үг. Энэ дундын баталгаажуулалтын буюу сертификат центр гэдэг юмыг сая Эстонд бас үзчихэд ирсэн л дээ. Эстонд бол хүмүүс жилийн татварын тайлан балансаа бол ер нь 5-аас 20 минутын дотор гаргаад бүх буцаалт бүх юм авчдаг юм байлээ. Тэгэхээр манай татвар цахим болноо, байгууллагуудын татварыг захимаар авнаа гэдэг юм бол тийм гарчиг бол маш олон удаа гарч ирж байсан. Гэсэн хэдий ч аж ахуйн нэгжүүд маань захимаар бөгөлчөө давхар цаасаар өгч гинэ гэдэг гомдол гараад 2-3 төсөл хэрэгжсэн байгаа бох тэ. Тэгэхээр яг хин байгаль маа захирлаас болон гэрэл мандах богоос бас сонирхмоор байна л да. Одоо яг татварынхаа тайлан өгөх процесс маань хэр захимдсан байгаа вэ? Захимаар өгч байгаа. Захимаар өгч байгаа. Захимаар өгч байгаа. Энэ систем бол бүр ажиллаад эхэлсэн байгаа тийм. Ер нь бол за бадрал энэ татварын тайлан, санхүүгийн тайлан гэж хоёр тайлан байдаг байхгүй. Тэгэхээр санхүүгийн тайлан маань саяхнаас захин болсон.
санхүүгийн тайлан сангийн ам дээр өгдөг. Сангийн санхүүгийн хэлцээр дамжуулаад манайх бол дүүрийнхаа татварын юм дээр өгдөг. Тэгэхээр тэр нь ингээд нөгөө санхүүгийн тайлан татварын тайлан хоёрыг бас зарим тохиолдолд холиод байдаг тийм татварлагч нарын талаас л тийм гомдол гарч байгаа. Хувь хүн зүгээр өшөө бид нар боловсронгуулах асуудал байгаа юу? Байгаа. Тэрийгээ бид нар харин сайжруулъя. Одоо бид нар яагаад түрүүл хавчуу захирлын хэлээд байгаа ерөнхийлөгчийн хэлж байгаа юу гэхээр ерөнхий хуулийнхаа тогтолцоог өөрчлөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийнхаа одоо шинжилсэн найруулга, хувь хүний орлогын албан татварын шинжилсэн найруулгуудыг өөрчилснөөр илүү хялбар таны түрүүчийн хэлж байгаа тэр хялбар тогтолцоо руу бид нар орох гэж байгаа юм аа. Хэдийгээр энэтэй тал дээр нөгөө нэгтэй талд нь бүртгэл хяналт сайжирж байгаа бол нөгөө талдаа хялбар байх хэрэгтэй. Тийм шүү. Сайн бүртгэгдсэн юм чинь заавал ахиж хөндрүүлэх шаардлага байхгүй гэдэг логик явж байгаа. Тэгэхээр энэ хуулийн тогтолцоо маань өөрөө бүхлээрээ хэрэгжих юм бол яг манай хүн хуулийн этгээдүүд бол бенефитийг яг бүтнээр нь харна. Урд нь яаж явж исэн. Тэгээд тэр хууль дээр байж байгаа одоо жишээ нь одоогийн нэг юм байгаа шүү дээ. Одоо компаниуд бол мэдж байгаа улаан тамхтай цаасан гарын үсгтэй байхгүй бол үзгээр зурсан гарын үсгтэй байхгүй бол анхан шатны нэгтлэн боц бүртгэлийн баримт болохгүй болчиход шүү дээ. Тэгэхэд дэлхийд даяар тэр чинь ямар болцсон бэ гэхээр ингээд 100 гүйлгээг нэг дор биччихсэн лист болцсон байгаа байхгүй. Цахим юм. Тэгэхээр бид нар энийг одоо нөгөө хүлээн зөвшөөрдөг энэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгж иж одоо юу маань механизм маань олон хүчтэй сайн ирэх хэрэгтэй байна. Технологийн хувьд бол цахимаар явж л байгаа. Нөөцийн хувьд бол сайн буцаалт 0-2% гэж хуулийн дээр орсон байгаа юм л да. Тухайн татварын бол 0-20% шүү дээ тийм. 0-2-1 ч тийм. Энэ бол эхний би бол нэг 16 онд бол нийт улс даяараа энэ бүртгэлийн системд орох болов гэж байна. Дараа нь бол хэрвээ сонгодог утгаар уг нь би хууль батлах болцоо гарсан бол жишээ нь би 2-оос 10 нэгжээр нь хийх тийм чанархал байсан байхгүй. Жишээ нь ингээ бүртгэл сайн явцсны дараа бол бид нар ерөөсөө одоо ч барилгын салбараас ч юм уу мөнгөний улс татвар авч чаддаг. Тэр баахан капитал босоод байдаг татвар авч чаддаг. Тийм тохиолдолд одоо чинь орон сууц судалдаж авсан бол таны нөөтийн 10% буцааж өгнө гэдэг ч юм уу 5% ч юм уу тиймэрхүү интервалуудыг хийх бололцоог ирээдүйд бол гарах баг. Тэгээд ерөөсөө нөөтийн хуулийг яагаад 7 сард баталсан, бус хуулиуд яагаад одоо орох гэж байгаа, яагаад ил тодын хууль өдөөд гарав гэдэг нь нөөтийн хууль бол цэвэр бүртгэлийн систем рүүгээ явах гэж байгаа учраас энэ айгүй том ажиллагаа байна. Тэгээ нөөт явцмагт бусад татварууд бол ердөө явдгаар бол явж байна. Ялангуяа хувь хүний орлогын албан татварын нөгөө орон сууц судалдаж авсан, оюутны сургалтын төлбөр гээд энэ бүх хэмжээ хэрвээ нөөтийн систем нь сайн ажиллаад эхлэх юм бол бас адилхан нөгөө татваруудын хөнгөлөлт чөлөөлт бол ийм хэлбэршүүлсэн байдал руу орох юм. Танаас би нэг зүйл тодруулмаар байгаа нь энэ эхний байдлаар ер нь манай 13 оны жилийн эцсийн нөөц төлөгчдийн байдлыг харахад 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай байна гэж юм л да. Тэгэхээр энэ систем ер нь эхний 6 сартаа юм уу, эхний 3 сартаа яах юм бол тэр 70 эдийн засгаас юм уу ер нь хэдэн төгрөгийн татвар ил гарах боломжтой гэж ер нь тооцоолж үзсэн судалгаа байдаг. Энэ нөөтийн хууль маань бол шинэ систем ажиллаж байгаа. Одоо эдийн засгийн тод байдлын хууль нь шүү дээ. Өршөөлөл хууль 2 гарцсан. Ялангуяа эдийн засгийн тод байдлын хууль бол би хууль санаачлах манай танхимаас гарсан судалгаар бол 7-8 их 80 төгрөгөд чинь гарч ирэх юм. Одоо энэ ил 12 сарын 31 гэхэд энэ юу хэлж ийнэг бол бүртгэгтэйгүй ажил үйлчилгээ чинь бүгд бүртгэлтэй ороод тайланд ороод ирнэ. Тэгэхээр 1 сарын 1-ээс нөөтийн буцаалтын систем ороод ирэхдээ дахиж ийм дундаас нь 30-40% нь хар зах зээл бий болгодог тийм процесс нэгсэндээ бараг тэг рүү тэмүүлэх юм. Гэхдээ тэг гэж бас арайд байдгүй байх л та. Бид нэг 5-аас 10% лөө очиж чадах юм бол ерөөсөө бид улс даяараа л бүртгэлтэй болох хамгийн давуу тал нь тэгж гарч ирэх. Тийм учраас мөнгөн дүнгээсээ илүүтэй. Гэхдээ эдийн засгийн судалгаа хийж үзсэн байдаг. Яг буцаа хавалт ингээд энэ 2% ажиллаад ихсэн тохиолдолд уучлаарай гайхалтай тоо бол үзэн. Гэхдээ энийг бол бид нар ерөөсөө л 16 оны 3 дугаар эхний улирал 2 дугаар улирлын тоон дүн дээр эндээ гараад ирнэ. Энэ бол би гайхалтай тоо гарна гэж Урдсан байдлаар мэдээж тоо хийсэн юмнууд бол байдаг. За тэрийг одоо янз янзаар ярих яг эдийн засгийн тодын хөлтэй ярив. Түрүү сая лавжуу ерөнхийлөгч хэллээ. Монгол улсын эдийн засгийн 70 эдийн засгийн дунджаар нэг 27-8-аас 30% гэж яриад байдаг байхгүй юу. Тэгэхээр дотоодын бүтээгдэхүүний гэхэр чинь бид нар чинь нэг 7-аас 8 их 80-ийн орлого бол ерөнхийдөө 70 яваад байна гэдэг. За тэгэхээр тэрийг бид нэр ил тодоор бий болгочлаа. Эхний удаа нэг тайлагчлаа. Хэрвээ энэ бүртгэлийн механизм байхгүй бол ахаал буцаал нөгөө нэг далд руу ч нахаал явах байхгүй. Нэг удаа тийм гаргаад ирсэн юмыг ахаал буцаагаад нуугаад эхэлнэ шүү дээ. Яагаад энэ ил тодын хууль энэ чинь тогтолцооны шинжилгээний уртаа талд ил тодын хууль гаргаж гарааг нь тэгшлээд байгааг чинь зарчим тэр.
Тэгээд энэ тогтолцоо бүртгэлийн тогтолцоо гараад ирэхээр нөгөө 7-8 их найд чинь өөрөө доошоо орохгүйгээр багасхгүйгээр ингээд юм дээр байгаад байх магадлал нь бол нэмэгдэнэ. Энийг биш үү би нэг сонгодог жишээ та бид нар бүгд талах хийж байгаа. Талханд нөөц шингэсэн байгаа гэдгийг бүгд мэдж байгаа. Тэгээд талхыг худалдаад авж байгаа бид нар нөөтөө өгчөөд байхад нөгөө бидний нөөтийг суутгаж аваачаад төр дөх хүн маань ухамсар мөчт одоо бизнес байх юм бол өгдөггүй байхгүй. Тэр чинь өөрөө яг дундын шатанд нь одоо өөрийнхөө ашиг мэтээр үзээд ингэ явчихаар би өөрийнхөө талхаар дамжуулж өөрийнхөө цалингаас мөнгө өгөөд авж байгаа юмыг яагаад тэр нөхөр дунд нь ашиглаад байна вэ гэдэг л асуулт. Тэгэхээр нэг нөхөр үннээрээ төлөөд идэг тэр нь одоо бизнес дээр нэг сонин 10% дутуу ашиг аваад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгтэл уул нь миний талхны үнээр авч явж байгаа. Тэгэхээр энийг л шудраг болгоё гэсэн юм шүү дээ. Тийм. 2008 онд ч нөө 2007 нөөтийн хуулийг өөрчилсөн шүү дээ. 8 онд бас нэг ил тодын хуультай төсвийн хууль гарсан 6 сарын. Тэр хуулийн дараа бид нарыг нөөтийн системийг ажилуулж чадаагүй орхицсон учраас тухайн үед бол 5.6 их найд төгрөгийн орлогоор 4.5 их найд төгрөгийн орлого ил гарсан. Хэрвээ тэр үед дахиад нөөтийн урамшууллын систем ажиллаад явсан бол өнөөдөр бид нэр дахиад ил тод хууль гарахгүй байхаас. Тий. Давтлаа гэж их шөмжлүүлсэн шүү дээ. Олон улсд бол ер нь дотоод системээ дутуу хийсэн учраас одоо гүйцээж зөв болохын тулд хийхээс арга байна. 1.5 сая төгрөгийн машин гэдээ бас ихний сурвалжлаган дээр дурдгцсан 10 сард манай сэтгүүлч яг энэ талаар тодруулж ирсэн л да. Ийм кассын машин явах гэдэг нүү төр бизнес хийх гэдэг нүү гэх. Тэгэхээр одоо болохоор кассын машиныг бол тухайн үйлчлэгийг манай зах зээл дээр нийлүүлж байгаа компаниуд чөлөөтэй гэж байна. Тэгэхээр ер нь ойролцоогоор хэдэн компани ийм шийдэл манай зах зээл дээр хэдэн тоглогч байна. Тэд маань одоо энэ системд таарсан одоо бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна уу? Мегмаргаагаас болон одоо утгын талх захирлаас сонирхъя. За тийм яг төслийн нэгдмийн жил гарan одоо хугацаанд ажиллахдаа мэдээж энэ кассын машины тогтолцоог манай энэ нэвтрэлтийг биднээс маш нарийн ажиллаж харж байгаа. Өнөөдрийн байдлаар 17 одоо аж ахуйн нэгж яг энэ кассын машины програм хангамж мөн одоо энэ кассын машины тэр физик битийг нийлүүлэх чиглэлд ингээ ажиллаа хийгээ явж байна. За яг энэ чинь биднээс нэг ойлголтыг авах хэрэгтэй л дээ. Одоо энэ кас гэдэг үндсэн юмаа биднээс ойлгочих хэрэгтэй байна. 21-р зуунд одоо энэ технологи хөгжөөд хахад кас гэдэг юмыг зүгээр одоо тэр том хэлбэрийн компьютерийг машин гэж одоо андуураад тэр одоо ерөөсөө юу гэж нэг хөглээр тухайн аж ахуй нэгжийн процессыг хурдчлуулж өгж байгаа тийм түүл өгөхгүй. Тэрийг одоо туслах төхөөрөмж гэж хэлнэ л дээ. Хурдтай одоо ингээд үйлчлэгээ хийхэд маш хурдан хевлээд баримтжуулаад дараа нь бүтгээд авчдаг тэр машиныг кассын машин гэж хэлдэг. Тэгэхээр энэ процессыг үйлдэлийг одоо iPad, гар утас одоо хуучин ноутбукн дээр хүртэл энэ системийг суулгаж байгаад хийх боломж нь одоо өнөөдөр бүрдчихэд байна л та. Тэгэхээр биднээс энийг кассын машин гэхлээр зөвхөн нэг юм заавал тэр хоёр физик төхөөрөмж болон софтвер хоёр нийлэхээр нэг гэж ойлгож юус болохгүй. Өнөөдрийн хүчин чадалтай таны гар утас энийг хангалттай боловсруулах хэмжээнд хүрчлээ л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ ойлголтоо биднээс задлчих юм бол одоо тэр 1.5 сая төгрөгийн кассын машины тухай ойлголт гэдэг ингээр илүү юм логикгүй асуултууд гарч иж байна л да. Яагаад энийг одоо шахах гэдэг ингээд энэ буруу юм руу хандуулаад байна вэ гэхээр энэ одоо яг иргэдийн маань одоо ойлголтын асуудал маань энэ технологиг одоо мөн чанарыг сайн ойлгох шаардлага маань одоо тулаад байна гэсэн үг. Тэгэхээр энийг биднээс манай энэ төслийн нэгж маань яг эдгээр технологийн одоо буруу ойлголтуудыг засах. За энэ дээр зөв мэдээлэл өгөх зорилгоор биднээс ажиллаж байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүдийг манай цахим мууц мөн одоо татварын ерөнхий газрын 606 тоотод биднээс маань ингээ яг энэ зөвлөгөө өгөхөд одоо биелэн ажиллаж байгаа. Аж ахуйн нэгжүүд маань аль болохоор зардал мөнгө багтаагаар энэ систем рүү орох бүрэн боломж нэгдсэн гэж хэлэхээр. Мегмар захирлаас саяын асуултыг бас сонирхмоор байна. Танаа дээр ямар шийдэл ерөн санал болгож байна? Ер нь бол одоо кассын энэ систем гэдэг чинь бол одоо олон компаниуд хийгээд зах зээл нийлэж болно. Гэхдээ одоо яг хэнд юу хэрэгтэй вэ гэдгээрээ л өрсөлдөн шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдэг нэг одоо цааны газартаа хүн байлаа гэж бодъё л та. Тэр хүнд яг юу хэрэгтэй вэ гэдэг дээр л бид хоорондоо өрсөлдөн шүү дээ. Тэгээс одоо яг адилхан ингээд шийдсэн гэдэг ийм шийдлүүд байна. Гэтэл нөгөө хүнд яг одоо хамгийн хялбар хэрэгдэхэд хямбар одоо ямар настай хүн жоохон хүүхэд байсан ойлгох үйч байдаг юм уу? Одоо тэгээд их одоо хялбархан аргаар тэр тайлан тооцоогоо үзчихдэг энэ төр тийм байж чадвал тэр хүн сонгоод аав. Тийм болохоор зэрэг бид нар бол одоо бол ингээд яг ямар ойлгох зөвж байгаа гэхээр татврын нэгдсэн систем нийлүүлдэг одоо кассын машин одоо бус одоо програм нийлүүлдэг газар тэгээ аж ахуй нэгж гэсэн ийм
урулж өсөж шít. Тэгэхээр тэр нэгдсэн системтэйгээ одоо бид нар бол одоо энэ жилийн хугацаанд бол одоо энэ төсвийн нэгжтэй бол одоо маш их одоо хамтарч ажиллаж олон газар туршиж олон янзын юмуд хийсэн. А бид нар бол одоо шилэн манай компанийн инженерийн залуучууд юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг одоо улсын одоо улсаас одоо төрийн бодлогоор явж байгаа энэ ажил бол явдгаар явна. Аж ахуйн нэгжүүд бид нар бол систем нийлүүлэлт бид нар бол тэр хүмүүст нь яг чиглэсэн тэр юм боловсруулалт одоо програм хангамж боловсруулсан тэр юм дараал өрсөлдөнд бид л бэлэн байх ёстой л гэж ярьдаг. Тэр утгаар бол бид нар зүгээр маш олон шийдлүүдийг бол гаргасан байгаа. Одоо энд бол зүгээр яг саяны ярьдаг тэр одоо аргументээр ярих юм бол одоо хэн дүү хэрэгтэй вэ гэдгийг нь илүү одоо бид бол боловсруулалт гаргацсан. Жижиг дэлгүүртэй хүн, том дэлгүүртэй хүн, одоо цааны газартай хүн өөр юу гэдэг өөр бүр одоо янз янзын шиглэлээр тийм учраас бол одоо зөндөө олон юм ярих учраас бол зүгээр яг ер нь шийдлүүд байгаа гэдгийг л одоо хэлэхээр. Байгалмаа захирал гэрэл мандах хоёроос жоон тань мэдгүй юм асууж иж магадгүй. Хэдэн төгрөгнөөс дээш төгрөгний худалдаа авалт бүтээх үйлчлэгэн дээрээс ер нь энэ 2% буцаан олголт хийгдэх юм бол эхний бас 1000 төгрөг гэдэг дээр бас ташаа мэдээлэл байна гэж хэлсэн тийм. Ер нь бол тэдэн төгрөг гэсэн зааг бол баггүй худалдаа авалт хийсэн л бол бүртгүүлсэн л бол тэрэнд л 2% төлнө л. Хамгийн гол нь байгууллагууд тэр мэдээлэлээ дамжуулсан байж ижил тэр хувь 2% олгогдно гэсэн үг шүү. Тэгэхээр байгууллагууд маань өмнө нь бол одоо нөөт төлөгч гэдэг тэгж явдаг байсан бол одоо болохоор төлсөн нөөтийг дамжуулагч бас нэг давхар хариуцлага ирэх гэдэг шүү дээ байгууллагууд дээр. Тэгэхээр энэ хариуцлага дээр ямар хариуцлагууд ирж байгаа талаар энэ мэдээлэл авсан уу? Би бас ихлээд 2% хувийн секторын төлөөллөөс авсан. Биднээс бол бодлоо л да. Нэг талаас аж ахуйн нэгжид одоо зориулж гаргах гэдэг нөгөө талаасаа хувь хүнд зориулаад 2% гэдэг. Бас энийгээ бас тодорхой хэмжээгээр одоо зөвшөртлөө хэцүү байна. Тэгэхдээ тэрийг бол аль болохоор хялбараар, аль болохоор хөнгөвчилж, аль болохоор чирэгдэлгүйгээр л хувь хүнд ч байсан, аж ахуйн нэгжид байсан гаргахаар л юм зохицуулж байгаа. Энийг сурж ижил мэдээж хэрэг давуу талуудаа ашиглаж ирэх. Тэгэхээр аж ахуй биднээсээс бол аж ахуйн нэгжүүдээс илүү хувь хүмүүс их асуулт гаргаж ирж байгаа. Одоо яг хэдэн хувийг өгөх гээд байгаа юм бэ? Заримдаа 20% ч гэж яриад ах юм. Заримдаа болохоор 2% гээл ах юм. Биднээс энийгээ ер нь яаж авах юм бэ? Тэгээ тэр их толооны чи яаж ингэж хадгалаад яваад ах юм бэ? Тэгээд бүтэн жилийн хугацаанд ингээд хадгалаад одоо тэр чи их л юм болно шүү дээ. Чи их юм болоод 100 төгрөг, 200 төгрөг, заавал 1000 төгрөг биш л дээ. Тэр хичнээн сая төгрөгийн юм авсан ч байсан гэсэн биднээс яг тэрийг зохих ёсоор нь гаргаж өгөх ёстой. Тэр хүн бол тэрийгэ цааш нь өөрөө мэдээлэх ёстой. Биднээс л тайлан гаргадагаараа л гаргаа явна. Совч гуйгаас болон энэ отгонтлогоос дараа нас нэг өөр асуулт байгаа л да. Энэ нөгөө хүмүүс сар болгон ингээд эргүүлээд аавна гэсэн те. За тэгэхээр татварлуу бол за бүх баримт очичлоо. Миний худалдаа авсан талах 300 сүү хэдэн зүү гэл миний одоо өвлийн күртэг тэдэн мянга ч гэдэг юм уу ингээд бүгд очичоод би нэг сарын эцнийг 30-аас 40 мянган төгрөгөө авах гээд ингээд хүлээж янгууд энэ мэдээллийн бааз маань энэ софтвераараа ингээд процессонд ороод над руу ингээд ямар дүү авахаа би ямар нэгэн байдлаар харчих юм байна. Тэр мобайл ап мапыг хэрэглээд. За буцаагаад над руу мөнгө хийх гингүүд миний аль нэг банкны данс руу хийх гингүүд энэ банк хоорондын гүйлгээний хураамж бол маш өндөр байгаа. Янз бүрийн үнэтэй байгаа. 300-аас 3000 төгрөг байгаа. Нэггээр саяхан мэдээ бид нэр бэлтэж байгаа болохоор за энийг яаж зохицуулах гэж юм. Дээрээс нь Монгол банкн дээр үүдэг нөгөө төлбөрийн системийн энэ гүйлгээг хийж идэг тэр том процессинг центр шиг юм танах байгуулах уу? Одоо тэрэн дээр хувийн сектор саналаа өгсөн үү? Хэн бүрийн юмнээс би нөгөө талаас нь банкны системээ одоо юу ярьчих. Ялангуяа сая гол нөөтийн гүйлгээ бол нэг карт уншуулах юм байгаа шүү дээ. Энэ бол банкны систем бид нар одоо чинь нийт гүйлгээнийхээ 6-7% л нэг картаар явж байгаа бэлэн бусаар. Одоо нэг бэлэн мөнгөөр явж байгаа. Гэтэл энэ нөөтийн энэ буцаа авалтын систем ажилласнараа энэ бараг 40-50% хүрэх юм. Нэгсэндээ банкны үйлчлэг бол маш сайжирна л гэсэн карт. Тэр тохиолдолд бол biz буцаагаад ямар асуудал аж ахуйн нэгжүүд тавьж байгаагүй л энэ нөгөө нэг банк чинь юу тавьж байгаа шүү дээ. Пост машин. Тэгэхгүй 1% авдаг байхгүй тухайн орлого. Энэ бол асар өндөр болчиход байгаа байхгүй. Хэрвээ бид нар нийт энэ бэлэн бус гүйлгээ хэд дахин ихсэх юм бол Монгол банкны ерөнхийлөгч бол одоо тэр хүний өөрийнх нь журмаа гардаг юм байл л. Тэр нэгээ доош тулах хэрэгтэй юм байна. 0.3 ч гэдэг юм уу 0 тэхгүй бол 1% аваад байх юм бол энэ буцаагаад арилжааны банкуд бол асар их хэдэн 10 тэрбумаар
одоо л 10 тэрбум орж тэр 70-80 тэрбум орно. Тэр үйлчлэгийнхаа төлөө. Тийм учраас бол нийтийг хамарсан бэлэн бус гүйлгээг банкнд хийж өгсөн гэдгээр тэр үйлчлэгийнхаа юг би нэлээд багасгах хэрэгтэй гэж үздэг. Тийм учраас манай танхим албан ёсоор Монгол банкны ерөнхийлөгчд бол бичиг явуулна. Энэ нотын системтэй холбоотойгоор энэ постноос авдаг арилжааны банкнууд энэ үйлчлэгээний тарифыг буулгаж өгөөч гэдэг. Тэгэхээр бид нар яг наадгаар чинь би өнөөдөр мэдээ хийсэн. Монгол банкуд тэр шимтгэлийн урамж тогтоох боломжгүй яах вэ нөгөө минимум буюу хамгийн багын тогтоож өгдөг нэг гүйлгээс 40 төгрөг авдаг юм байл л те банкуд өөрсдөө тодорхойлт юм бэл. Түрүүний процессинг центр дээр тийм бодлогын хувьд бол бид нар юу яана? Мэдээж яг одоо бизнесүүд энэ талаас ингэж хандж байгаатай адилхан төр Монгол банк руу бас хандна. Та Монгол улсын төрийн бодлогын нүгээр явуулж байна. Танай банкны системийг ил болгож дэмжиж өгч байна. Энэ тийм ээ. Одоо банкны хүн болгон цалингаа аваад ATM-ний урд очролдог биш. Картаараа бизнес хийдэг л болгох гээд байгаа шүү дээ. Ингээд энэ улс дээр ингээд явж байгаа юм явж хахад та энэ талаасаа бол төрийн одоо гүйлгээг тэр юуны үг бол аль болохоор үнэгүй хийхийг эрмэлзүүлнэ гэдэг талаас бол бодлого явж байгаа. За процессын центр янз янзын бол барихгүй. Шин байшин клирингийн төв өнтер гэдэг юм бол барихгүй. Шинэ байгууллага тий, шинэ офис, шинэ компани нэхгүй. Тэр бол ойлгомжтой. Та нар тэрэн дээр бол санаа зов. Ягаад тэгэхээр хуулийн дээр байгаа татврын алба энэ юуг хариуцна. Татврын байгууллагын асуудлыг хариуцна гэж байж байгаа. Тэгэхээр одоо манайхны хамгийн том хардталт байхгүй. Энэ болохоор компани байгуулад нэг багийн мөнгөтэй бизнестэй болох гэдэг нэг. Тийм байх. Хардгаас өөр аргагүй л дээ. Бүх салбар дээр шинэ төрийн байгууллага байгуулагдаад байгаа болохоор яг тийм байхгүй. Тэгээд дээрэс нь юу болно? Бид нар одоо энэ гарч ирж байгаа энэ мөнгөний энэ урсгалуудын ямиг бол технологийнхаа шийдлийн дагуу хариуцаад хараад ингээд явж явах үед бол бүрэн чадал нь нээлттэй байгаа гэж би хэлсэн. Ахаа дээрэс нь одоо бэкап серверүүдийг бид нар хийгээд бас ингээд хангаад явхад бол болцоотой болно. Тэр дээр бол гайг. За баярлалаа. Бид нөтийн урамшууллын иргэн шинжилсэн хуулийн тухай ярьж байна. Утга утгагүй мөрдөж эхлэх байгаа. Тэгэхээр хэсэг хугацааны сурчлагын дараа эргээд студидтэй уулзъя. Гаргийн үзэгч та бүхэнд 1 сарын 1-ээс мөрдөж эхлэх нэмэгдсэн өртгийн албан татварыг иргэн олгох урамшууллын энэ системийн татврын орчны шинэ орчин үүсэж байгаа талаар бас ярилцлагыг хүмүүст хүргэж байна. Тэгэхээр мэдээч хэрэг эргээд мөнгө аавна гэхээр хүн болгонд сонирхолтой байгаа. Тэгэхээр отгон талаг захирлаас бас технологи талаас нь та түрүүн хэллээ. Кассын машиныг бас хуучин хутгуунаар ойлгож болохгүй. Одоо бол ямар ч ухаалаг төхөөрөмж бол принтертэй холбоод бүтээгдэхүүн үйлчлэгээ тэр бизнесийн үйл ажиллагааг ингээд хадгалаад хэрэглэгчид бол тэр биелийг хэвлээд өгчих боломжтой болсон гэдэг бол үнэн. Гэхдээ зарим одоо кафе зарим газрууд бол iPad-аар ингээд хоолны захиалга аваад тэр нь цаашаага үндсэн системдээ бүртгэж идэг байх жишээтэй. За одоо энэ улсын татврын үйл ажиллагааг бүртгэх явц гэдэг бол зүгээр нэг одоо сайн дурын ажил биш шүү дээ, энэ чинь бүгд дагаж мөрдөх ёстой. Тэгэхээр аюулгүй байдлыг яаж шийдэх вэ? Интернет тасарчлаа гэж гаднаас нь ороод одоо өөрчлөх боломжтой ч юм уу. Аюулгүй байдлаа яаж шийдэж вэ? За тэгэхээр энэ одоо яг нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулийн дээр хүртэл мэдээллийн аюулгүй байдал гэж нэг нэмэрт заасан байна. Тэгэхээр энэ заалтан дээр 3 гол субъектэд энэ мэдээллийг ашиглах эрхийг нээж өгсөн. Нэгдүгээр татврын байгууллага, хоёрдугаар тухайн өөрийнх нь аж ахуй нэгж, гуравдугаар статистик, үндэсний статистикийн зорилгоор энэ мэдээллийг ашиглаж болно гэж хуулийн дээр заасан байна. За энэ болохоор ерөөсөө энэ мэдээллийг ашиглах иргэний субъектийг зааж өгсөн хуулийн заалтууд гэсэн үг. За нөгөө талаас яг таны асууж байгаа технологи талаас биднээс хариулах хэрэгтэй. За технологийн хувьд өнөөдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын систем бүрэн их хуваараа үндэсний дата төв дээр байрлаж байгаа. Үндэсний дата төв маань одоо Монгол улсад байгаа хамгийн найдвартай үйл ажиллагаатай технологийн одоо солонгосын технологи дээр суурилсан ийм үндэсний төв байгаа. За төв дотор байгаа системүүдийн нарийн бүтц зураглалуудыг бол инженерийн багууд ажиллаж байна. Манай дээр өнөөдөр 25 програм болон систем инженер, сүлжээний инженер, аюулгүй байдлын инженерүүд гэсэн ийм бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Түрүүн биднээс хэлсэн 1 жилийн хугацаанд бид энэ системийг харж ажиглаж энийг яг бодит амьдрал дээр буулгахаар зорж ажиллаж байгаа. Биднээс энэ хөдөлмөрийнхаа үр дүнг эх хонд биднээс хамсахаар ингээд хүлээж байгаа гэсэн үг. За таны хэлдгээр энэ аюулгүй байдлыг хангахын тулд тун удахгүй биднээс кибер аюулгүй байдлын төв рүү энэ системийг одоо аюулгүй байдлын талаас нь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэсэн үг. Он гарахад биднээсийн энэ цоорхоо болон биднээсийн дутуу болсон зүйлүүдийг кибер аюулгүй байдал одоо үндсэн чиглэлээрээ биднээс одоо туслаж энэ яагаад гэвэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой.
Ийм асуудал маань ингэж орж иж байгаа учраас технологийн хувьд биднээс тэр одоо барьеруудыг арилгахаар төслийн нэгж маань одоо зорион ажиллаж байгаа. За энэ одоо ажлуудын одоо үр дүн яг эх хонд иргэдийн итгэх одоо тэгээ системийн найдвартай ажиллагаа. За тэгээ энэ хуулийн зөв таниулах, сурчлах гэсэн олон элементүүд донд төслийн нэгж маань ажиллаж байгаа. Гэхдээ энийг одоо яс манай 40 гаруй залуучууд маань бүгдөө ингээд энэ дээр маш одоо идэвхтэй ажиллаж. Дээр нь энэ төрийн байгууллагууд маань ч гэсэн маш өндөр дэмжлэгтэйгээр авч байгаа учраас энэ одоо бодит амьдрал дээр бутан ойрхон болоод байна гэж ойлгож байна. Тэгэхээр түрүүн лавчуу захирал бас хэлж ирсэн юун дээр энэ банкуд руу бас танхимаас ингээд энэ куби машины шимтгэлээ бууруулаач бид нар бэлэн бус гүйлгээг ингээд одоо төрөөрөө аж ахуй нэгжтэйгээ ингээд бөөнөрөө бүгдээрээ ийм шинэ бүртгэлийн системтэй болох гээд ийм шинэ орчин үүсгэж байна. Банкуд ер нь буулгах болов танаас яг сонирхоод банкуд одоо жишээлбэл энэ бэлэн бус гүйлгээг дэмжинэ гэдэг нэрээр л одоо банк орнын гүйлгээ 3,000 төгрөг шүү дээ. Одоо цахим гүйлгээ хийдэггүй байгууллагын яа бодор ямар шүү зардал гарч байгаа бол өдөрт хийгдэх гүйлгээний тоогоо. Энэ бол арилжааны банкнуудын нөө цэвэр бас өөрсдөө өрсөлдөөн шүү дээ. Үйлчилгээний өрсөлдөөнөөр бол шийдэгдэн. Хамгийн гол нэг төв банкнаас гаргаж байгаа тэр нөө хэмжээг бол тавихгүй байх тохиолдолд өөрсдөө минимум тавихгүй шийдэгдэх байх. Хэрвээ энэ 17 арилжааны банк энэ пост машиныг ашиглахгүй уулчлаараа тэд нар өөрсдөө л хохирох байхгүй. Яг энэ төрлийнхөө бизнест. Тийм учраас тэд нар аяндаа өрсөлдөд харин бүр эсрэгээр тэд нар өрсөлдөж танахтай баг харьцаж байгаа байлгүй. Би бол тэгж ойлгоод байгаа. Тийм учраас бол тэнд бол санаа зовлох. Гол нь тэр шимтгэлийнхаа мөнгийг л уучлаараа багасгах хэрэгтэй. Бадрал дараагаас болохоор түрүүнээс хойш бид нар бэлэн үү гэдэг илдгээр асуугаад байна л та. Тэгэхээр одоо нөгөө аж ахуй нэгжүүд маань дээр нь бас хариуцлага ирж штэ дамжуулагч болж байгаа болохоор тэгэхээр бэлэн биш байгаа тохиолдолд хариуцлагын механизм хуулинд яаж зурж гисэн. Энэ бид нар одоо нэг юм ойлгох хэрэгтэй байна. 97 оноос хойш одоо хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэдгийг бол 10 саяас дээш борлуулалтын орлоготой хувь хүн хуулийн этгээдийг ойлгоод байгаа. Тэгж байгаа. Тийм ээ? Төлөгч гэдэг. Одоо бид нар эдгээр этгээдүүдийг яагаад суутхан төлөгчд нэрлэж вэ гэвгэнд. Энэ бол нөгөө бид нар ярьсан анхны сонгодог утгаар нь тэр нөгөө татвар төлөгч гэдэг этгээд дээр урамшууллын болон буцаа олголтын тогтолцоо бий болж эхэлж байгаа учраас энэ дээр бол эдгээр этгээдүүдийг суутхан төлөгч гэж нэрлэж байгаа. За эдгээр этгээдүүд маань суутхан төлөгч болсноор зарчмын ялгаавалгайгүй. Урд нь бол хийжсэн ажиллаа л хийнэ. Урд нь хийжсэн ажиллаа технологийн арай ондоо нөхцөлд хийн. Тэгээд татварын ерөнхий хууль дээр энэтэй холбоотой суудхан төлөгчийн одоо тэр өөрийн санаатаагаар тийм ээ нөгөө татвар төлөгчд юуг нь хэвлж өгөхгүй байвал яах вэ? Санаатаагаар нуун дарагдвал яах вэ? Санаатаагаар нөгөө юмнаас салгаж өгөөд байвал яах вэ гэд ийм юмнууд дээр хариуцлагын заалтууд орцсон байгаа. Нэлээд өндөр хариуцлагын заалтууд орцсон байгаа. За энэ нь одоо цаашаага 2016 оны 1 сараас бараг хэрэгжээд эхлэх байх зөрчлийн тухай хууль гэж гарч ирнэ. Нэрүүгийн хууль зөрчлийн тухай хуулиуд дээр манай татварын ерөнхий хуулийн хариуцлагын заалтууд ороод ирэхээр энэтэй холбогдоод явах юм бол татвар төлөгч хэрвээ тэр суутхан төлөгч маань өөрөө хэрвээ хууль бус үйлдэл хийх юм бол энэ бол цаашдаа нэлээд өндөр үр дагавартай. Тийм өндөр өртөгтэй өөртнийх өртөгтэй юм болно гэсэн үг. Тэгэхээр тэрийгээ бол би аль болохоор уриалж байна. Манай суутхан төлөгч нар өөрсдөө ухамсартай хүмүүс одоо бол харьцангуй энэ нэвтээхин технологиг бол ашиглаа явуучих гэж байна. Одоо гар ажиллагаа энэ төрийг бол эрс хөнгөлж байгаа байхгүй. Яг туршаад явж хахад ер нь хүн хүчний болон техникийн үйл ажиллагааны зардал ер нь хөнгөвжлөгчхөөр байна уу эсвэл ер нь сайн хөнгөвжлөгдөнө гэж бадрал дарга хэлж байна. Гэрэл мантахаас ер нь бага хугацаанд туршиж үзэхэд ямар шүү байна ер нь. Хоёр биел хийвлэхээр байна уу эсвэл биел цаг хугацааны хувьд л тийм асуудал байгаа. Зардлын хувьд бол нэг удаагийн л зардал нэг хэрэгжүүлээд хэвшчих юм бол байнга тийм зардал бол гарахгүй. Тэгэхээр аль болох байгууллагууд өөрснөө идэвхтэй хамрагдаад нөгөө талаараа энэ чинь байгууллагуудыг өрсөлдөөнийг дэмжиж байгаа, шудраг өрсөлдөөнийг дэмжиж байгаа. Манай байгууллагын хувьд бол одоо нөөц төлөгч бүртгүүлээгүй айлууд нөөц төлөгч болоод ирэх юм байна. Бид нэр эргээд тэднээс нөөтөө авдаг болчих юм байна. Байгууллагууд одоо гаднаас бараа оруулж ирэхдээ татварт бүртгүүлэхгүй нуугаад ороод ирдэг байсан бол бага үнээр зараад ирдэг байсан байна. Бид нэр татвараа төлөөд өндөр үнээр зарахаар шахагдаад гарчдаг. Тэгэхээр шудраг өрсөлдөөнийг дэмжих тал дээр айгүй дэмжлэг болж өгч байгаа гэдэг утгаар нь байгууллагууд идэвхтэй хандах хэрэгтэй л гэж бодож байна. Байгаль маа захирлаас яг саяхан асуултыг сонирхоод танах нөөдлөгчөөр нь хэдэн жил ажиллаж байгаа юу? Давуу тал үүсэж ирсэн үү? Ер нь өмнө нь
Нэг талаас харах юм бол биднээс давуу талтай байсан нөт төлөвчөөр ажиллаад. Нөгөө талаас бол биднээс алдагдaltaй л байсан. Ягаад гэх юм бол төлөхгүй байгаа хүмүүс бол илүү ашиг гаргадаг. Биднээс бол яг ингээд харьцуулаад харахад 5-10% илүү өндөр үнэтэй юма тавиад байгаа юм шиг тэгж харагддаг байсан. Гадруудаар. Тэгээд харьцаж байгаа байгууллагууд маань болох дээр төрийн байгууллагууд, хувийн хөвшлүүд, жижиг газрууд, жижиг бизнес эрхлэгчид, хувь хүмүүс байдаг. Манайх худалдаа нийтийн олонний тоног төхөөрөмжийн газар л да. Гэтэл энэ зах дээр мах машиндж байгаа хүмүүс хүртэл манай үйлчлүүлэгчүүд. Тэднээс одоо худаг мах машиндах хэрэгцээтэй махны машин, худаг шүүр гэл ингээл энэ бүх юмнуудыг манайхаас авдаг гэсэн. Одоо ч гэдэг авдаг л да. Тэгэхээр нөөд төлөхгүй аж ахуй нэгжээс очиод авахлаар тэр хүмүүс дор хаяж зарим тохиолдолд 10% хямд худалдаж аваад байгаа юм шиг харагддаг. Гэхдээ яг цаад нарийн судлаа зах зээлээ судлаад ирэх юм бол тэр нь тийм хямдхан тавиагүй зөвхөн тэр нөөд төлөхгүй аж ахуй нэгжийн ашиг болол орчдөг гэсэн. Хувь хүний карманд орчиж байгаа л гэсэн үг. Тэгээд тэгэхээр биднээс дод хэцүү байсан л да. Одоо энэ ингээд хэрэгжээд эхлээд биднээс тэр энэний тулд бас зардал гаргаж байгаа. Машин юуг ин авж байгаа, бүх юмд нь орж байгаа. Нэлээд тодорхой хэмжээний зардал гарч ирж байгаа хүмүүсээ сургана гээл тэгээд харилцагчдыгаа бас сургана хэцүү шттэ. Тэгээд ирэхдээ ямар ч байсан гэсэн өөр болно л гэж бодож байна. Тийм эрг хүлээлт байна уу те? Тий. Хувь хүнийхээ заавал аж ахуй нэгжийнхаа өмнөөс биш, хувь хүний өмнөөс ч гэсэн ингээд бодоод үзэхэд би өөрөөсөө байгалмаа гэдэг хүн гэж бодоод очиход би зүгээр нэг талах авах гад одоо нэг түүцнээс ороод авчдаг байсан бол одоо бол аль болохоор тэр касси машинтай газраар нэг уншуулад тэр суглаанд нэг оролцоод үзье нэрэж хожчих юм билүү тийм ээ? Юугаа бол буцаа авалтаа бас аваад үзье. Биднес чи ингээл тодорхой хэмжээний цалингийнхаа орлого бүх юмараа худалдаа авалт хийж байгаа шүү дээ. Хүнсэндээ ч хийж гин, худас бүх юмдаа хийж гин. Тэгэхээр аль болохоор тэр том дэлгүүр номинч байд юм уу, скайч байд юм уу? Эсвэл бол заавал номин ска тэр том дэлгүүрүүдээс биш ч гэсэн жижиг аж ахуй нэгжүүд, жижиг газрууд тийм машинтай газраар л очиод үйлчлүүлэе гэсэн бодол төрнө шүү дээ. Гэр бүлийн гишүүн дор бүрнээ энэ төлбөрийн баримтаа цуглуулад явах уу? Эсвэл тэр аппликейшн руу нийлүүлээд тийм зүйл байгаа юу? Ер нь юу байгаа шүү дээ. Татвар төлөгч гэдэг хүн маань орлоготой хүнийг л татвар төлөгч гэж байгаа тийм ээ. Нөгөө тал дээр бас худалдаж авч байгаа одоо тэр юугаар өөрийнхөө орлогоор юм авч ийн гэж үзэж байна. Мэдээж банкны карттай хүн манай хүүхэд одоо банкны карттай байж болно. Бид нар нөгөө юу болгоноороо карт өгсөн шүү дээ. Бид нар ч одоо нөгөө тэр утгаараа бол өөрийнхөө юм дээр би энүүгээрээ би өөр дээрээ бичээгүүл яга болохгүй гэж тэ регистрийн дугаар нь байна, татвар төлөгчийн дугаар, банкны картныхын дугаар байна, тэрүүгээрээ бүртгүүлээд яв. Ер нь бол яг улсууд бол одоо гэрийн эзэгтэй дээрээ ч юм уу тэгэл ганцхан явах болохгүй юм байхгүй. Тэр бол шийдлийн асуудал зүгээр. Гантлага дараагаас болохоор энэ шинэ хууль хэрэгжихэд хамгийн чухал үүрэгтэй оролцох субъект нь иргэд гэж хууль санаачлагчид болон тухайн үеийн хилцүүлэг явж байгаа хэлээдсэн. Иргэд одоо яг хэрэгжээл эхлэнгүүт ер нь энэ байгууллагуудад шаардлага тавиад явчих болно гэсэн эсвэл одоо мэдээж хэрэг шаардлага тавихаар бас тийм хууль эрх зүйн этгээд биш шүү дээ тий хэрэглэгч болохоор зөв. Тэгэхээр энэ нэмэгдсэн үртгийн албан татварын яг хэрэгжилтийг биднээс иргэд за тэгээд энэ төрийн байгууллага буюу энэ төслийн нэгж татварын байгууллагатайгаа хамтарч хийн. Тэгээд биднээс хоёр талаас нь уулзна л да. Хаана уулзах вэ гэхээр яг тэр худалдаа 8 эрхэлж байгаа тэр цэг дээр хоёр талаас уулзна гэсэн. Төрийн байгууллагууд нь энэ аж ахуйн нэгжүүдийн энэ системтэй болох талаар системтэй сургалт за энэ технологийн одоо ашиглахын зааварчилгааг биднээс өгж байна. Нөгөө талаас иргэд мэн орж ирээд баримтаа авах гээд хоёр талаасаа шахаад ирэнгүүт касси машин дээр л уулзна. Яг баримт хэвлэх тэр мөч дээрээ биднээс уулзах учраас энэ хоёулынгийнх нь итгэх санаачлах маш чухал байна. За түрүүний таны асуудаг тэр өрх гэрийн энэ ямархуу нөхцөл байдал үүсдэг вэ гэхээр биднээс энэ Тайван Словакийн туршлагыг ингээд судалж байгаа. Тэгэхэд бол гэр бүлд ер нь нэгээс хоёр хүн энийг цуглуулдаг. Тэгээд тэрэндээ ингээд өгчдөг. За тэгээд мөн одоо энэ donation хийдэг байгаа. Энэ нөгөө буйны байгууллагууд руу их баримтаа өгдөг хүмүүс.
Аз нь таарж магадгүй энэ хүүхдүүд өгчийгээд тэр хүүхдүүд их идэвхтэй ажилтдаг цахим хэрэглээг одоо хамгийн одоо дэмжиж байгаа тэр дараагийн үеийн хүмүүс маань илүү их хэрэгэлдэг. Гэхдээ одоо заавал одоо настай хүн хэрэглэж чадахгүй гэж бас буруу ойлгож болохгүй. Энийг нэгхэн сурчхад тооны машин шиг тийм хэлбэрхэн системийн асуудлыг биднээс хийж байгаа. За таны асууж байгаа болохоор энэ яагаад бүртгүүлээд байгаа юм бэ гэдэг асуудлыг тавиад ах шиг байна. Зүгээр шууд авчиж болдог юм. Тэгэхээр нэг систем дээр танихгүй байгаа юм нь ямар хин гэдэг нэртэй регистрийн дугаартай хүн худалдан авалт хийвэ гэдгийг системээр таних ийм л шаардлага байна. Тийм учраас та өөрийгөө мэдүүлээ регистрийн дугаар, дансны дугаар, утасны дугаартайгаа ингээ оруулчихаа нэртэйгээ. Тэгэх юм бол нэггүй удаа оруулчих. Тэгвэл биднээс тэрэн чинь танд автоматар шилжүүлэх энэ боломж нь бүрдэх юм аа. Тэгэхгүй бол таныг юу авж байгааг төрчин мэдэхгүй байна гэсэн юм бүртгэлийн тогтолцооны л асуудал байна. Ямар захирлаас яг танаа яг санал болгож байгаа шийдлүүд ер нь технологийн ямар горимд дээр ажиллах вэ? Заавал онлайн холбогдсон байх хэрэгтэй. Онлайн горимд ажиллах уу ерөнхий систем? Тийм яг ер нь бол онлайн горимч байна, офлайн горимч байна. Энд чи яг түрүүчийн нэг дурдсан нэг хүний хэрэглээ. Тэр саад хүний хэрэглээтэйгээр бид нар бол яг тэр одоо аж ахуйн нэгж байгууллагууд тэдэнд нийлүүлдэг учраас бид нар бол тэр хэрэглээг нь илүү хангаж байгаа. Одоо ямар тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагын одоо тэр дэлгүүрт жишээлбэл ямар програм хангамж байвал илүү хэрэгтэй байх вэ? Нөгөө талдаа хэрэг үйлчлүүлж байгаа хүмүүс нь тэр дэлгүүртэй харьцахад ямар шийдэл нь одоо шинээр одоо ингээд үрдгүүл яаж явуулдаг барьдаг энэ систем нь хялбар байх уу? Тэгээд банктайгаа яаж уялдах уу гэдэг ингээд энийг бол ижгүрнээр ингээд шийдэж яваад байгаа байхгүй бид нар. Бас банкуудтайгаа одоо манай төслийн нэгж энэ систем нэмлэгчнүүд банкуудтай нэлээд бас нэг жилийн хугацаанд бид нэлээд хамтарч ажилласан янз бүрийн шийдлүүд гаргаж байгаа. Ер нь зүгээр одоо жишээлбэл одоо банкуд одоогийн хэрэгжилж байгаа банкын терминал бол ерөнхийдөө нэлээд энгийн талтай байдаг байхгүй нууцлал өндөрлөө. Одоо бол банкуд бол яг зах зээл гэж харах юм бол энэ хараад байгаа л да зах зээл гэж харах юм бол энэ банкнд өргөн боломж олгож байгаа учраас банкуд одоо байгаа терминалаа бас смарт одоо үйлдвэрлэлийн систем бүхий терминалаар солих шаардлагатай. Бас болохыг ч одоо үсэхгүй байгаа байхгүй. Ягаад гэвэл банкны тэр нэг терминалыг ашиглаад тэр жижигхэн үсний газар ч юм уу банкны терминал ашиглаад өөрийнхөө эмэгт өөр тэр татаа суулгах чинь шүү дээ. Одоо андраад үйлдвэрлэлийн системтэй байлаа гэж бодоход татаа суулгах чинь тэрийг ашиглаад явуучих банк хүн бэлэнбус төлбөр тооцоож хийж энэ айл талтай хэрэгтэй байх шүү дээ. Ийм боломжуудыг аягүй болгож байгаа байхгүй. Жишээлбэл гараманаас үндэсний бүтээгдэхүүн оруулдаг компани байлаа гэж бодоход заавал одоо юу гэдэг яваал ачаал захиалал ингэх биш. Бараг тэндээ тэр үйлдвэрийн нь улсууд финанс захиалсан бүтээгдэхүүн төрөл бүрээр нь тэндээс нь шууд танаа дэлгүүрийн санхүүгийн өрөөч шивчгэл одоо болчихж байгаа шүү дээ. Гэх мэтлэгээд тэр хэрэгцээ хэрэглээнүүд нь хараад одоо ингээл яг тэнд нь чиглэсэн яг тийм юмнуудыг хийж чадах юм бол одоо энэ үл яг хүний хэрэгцээ хангана энэ нөгөө талдаа бол одоо бидний Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорж байгаа нэгэн системч амжилттай ажиллана иргэдэж энэ бас ашигтай тусна. Яг энэ одоо хутгаараа л бид нар ажилладаг. Тэгэхээр лавчаа захирлаас энэ яг энэ процессын зураглалыг гаргахад те одоо мэдээж хэрэг татварын маань төслийн нэгжөөс сүүлийн жил ажилласан олон залуучууд ажилласан гэж. Гэхдээ банкуд маань оролцсон юм байна. Хувийн секторын оролцоо ер нь ажлын хэсэгт хэрэг байсан бай. Хууль батлагдсанаас хойш яг таны мэдээр та өөрөө яг оролцож явж ирсэн үү? Түрүүн бол нийт 434 компани дээр туршилт хийсэн байгаа. Тэгээ ялангуяа өнгөрсөн жил бол 100-аад газар бол энийг туршиж үзсэн хавар. Тэгээ тэрний чинь зөвшөөрсөн бол 28 байсан баха. Тэгээ тэд нар бол энэ системийн давуу талыг олж байгаа юм. Ер нь бол нөөтийн буцаа авалт яг эцэстээ бол зах зээлийн өрсөлдөөнд хэн татвараа төлөөд байна тэр хүн л оршин тогтнох юм. Тэр компани. Тийм учраас энэ буцаа авалтыг хийхгүй компани гэдэг бол нэгэсэндээ бол татвараа төлдөггүй орлого олоо тийм этгээдүүдийг бол ерөөсөө зах зээлээс гаргая л гэсэн гол зорилготой. Энэ зорилгонд би бол очно гэж маш итгэлтэй байгаа. Нөгөө талаас бол энэ нөөтийн хуулийн дээр одоо 50 сая асуудал бас ороод ирсэн байгаа. Хуучин 10 сая байсан шүү дээ босгоны асуудал. Гэхдээ бол энэ иргэд маань өөрөө энэ үйлчилгээг дам утгаараа авах учраас бараг энэ 50 сая өөрөө үр дүнгүй болох юм. Яг гэвэл нөгөө хүн чинь толон өгөхгүй бол тэр дэлгүүрлүү хүн орохгүй шүү дээ. Хамгийн насх нь үйлчлэг нь одоо дэлгүүрл бид нар ярьж байна л да. Гэтэ орчин үеийн дэлгүүр бол баг худалдагчгүй болцсон шүү дээ. Өөрөөсөө бараагаа аваад уншуулад өөрөө карта уншуулад явчихдаг. Одоо Америкийн дэлгүүрүүд тийм л манай мөдгийн тийм хэлбэрлэл бол орно. Тэгэхээр бол энэ буцаагаад энэ ерөнхийдөө бол үйлчлэгээний салбаруудыг нэлээд төвлөрүүлж өгөх юм. Нэг утгаараа нөөтийн буцаа авалтын систем. Энэ юу хэлж байгааг бол хөдөлмөрийн зах зээл дээр бас маш олон нөөц гарч ирж байна. Одоо нэг төрлийн бараг нэг 10 хэдүүлээ зарж байсан бол энэ хяналтын системд ороод татвараа төлөө явъя гэсэн 3 нь үлдээд 7 нь бол өөр бизнес хийж болно л да. Гэх мэтлэнгээр энэ хүний нөөц санхүүгийн төвлөрлийг нэлээд төвлөрүүлэх юм байгаа шүү. Ялангуяа компаниуд маань бол энэ нөөтийн хуулийг бол одооноос маш сайн судалж явах хэрэгтэй.
Тэгээд энэ 1 сарын 1-ээс бий болох давуу талыг ашиглах хэрэгтэй. Би бол одоо жишээ нь эхний сэргэлэн компани бол реклам гараад ирнэ ш 1 сарын 1-ээс. Манайх нөтийн 2% буцааж өгч байгаа шүү. Дээр нь бас бид нар дахиад 2% бонус өгөнч гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр худалдаа авахчаад татах нь бол тухайн компани маркетингийн асуудал. Ялангуяа маркетингийн мэргэжилтэнгүүд бол одоо энийн дээр ажиллаж явах хэрэгтэй. Зах зээл гэдэг чинь орлогын хин сайн орлого авах асуудал шүү дээ. Энэ бол тухайн хүмүүсийн авьяас шаардлагатай. Нэвтрүүлэг дуусахад бас богино хугацаа үлдсэн байна гэж найруулагч хэлж байна. Отхон тулаг дараагаас энэ суглааны талаар нэг тодруулчих. Суглаанд хэр ойрхон яалагч тодроод юу хийж байгаа юм бэ? За тэгэхээр энэ суглааны дөрмийг буюу журмыг цангийн яам дээр мэн одоо яг эд боловсруулагдаад ингээ яригдж байна. За яг би төслөөс нь тэгээ тусгай ингээд дуртахад бол сартаа ямар ч гэсэн 2 тэрбум төгрөгийн шигнэлийн сантай. Сартаа шүү тийм. Тэгэхээр бид нар жилдээ 22 орчим тэрбум төгрөгийн одоо ийм томоохон хэмжээний одоо лотери гэж хэлдэг баруунд хэлдэг. Энэ системийг одоо оруулж ирж байгаа. За энэ суглаан дээр хамгийн онцлогтой нэг биднээс иргэд маань анхаарах юм бол гинтийн ашигын албан татвар буюу 40%-ийг төлөхгүй. Хүүгийн орлогын албан татвар. Тэгэхээр та энэ суглаанд хожижингуудаа тухайн татвараас 40%-ийн төр ингээ буцааж авдаг байсан шүү дээ. Тэгсэн бол энэ удаад та 100 сая төгрөг хожих юм бол 100 саяыг нь тэр чигт наавна гэсэн үг. За биднээс энэ бодолтыг хийхдээ энэ ерөөсөө 50-ны загвараар энэ Lotus X-ийн зарчим биднээсийг биднээс судалж үзээд гаргаж байгаа. 50-нд байд юм байлаа нь үзчихсэн анхаа. Тэгэхээр яг энэ зарчим руу маш ижлэх бөмбөг үлээн. Тэгээд энэ 6 оронтой тоон дондоос одоо хэдэн орон таарснаас нь хам оруулаад биднээс квот өгцөөсөн байна. Процентл бодно. Хамгийн өргөн тархалж байгаа ойролцоогоор ер нь бол энэ сарынхаа юг 100-аад мянган хүнд 100-аад мянган баримтанд өгчий гэсэн ийм зорилт байгаа. Аль болохоор олон хүнд олон гэр бүлд очих юм бол тэр хүмүүсийн итгэлийг нэмэн энэ системийг улам ашиглах сонирхлыг төрүүлэх хамгийн гол мотивашн өгдөг систем нь бол энэ суглаа байгаа. Биднээс ахта дэндүү ер нь бол тогтмол 2 үгээр ярьж ин л яагаад гэвэл мөнгө авна гарантид өгөх мөнгө гэсэн үг тийм. Гэтэл гинтээр ингэж орж ирэх мөнгө нь бас том байгаа. За тэрийг нь биднээс энэ он гараад иргэд маань оролцоод эхлэхээр илүү бүр ингээ бодит амьдралдаа буухаараа их өөрчлөлт болно л да. Тэгээ одоо биднээс яг тэр болгоныг бас детальж тайлбарлахаас илүү ер нь бол ойлголтын иргэд маань авчихл хэрэгтэй байна. За он гараад бүгдээр улсаараа үндэсний лотод оролцоод зарим нэг хүмүүс маань олон сая төгрөгийн шагнал бас авах юм байна те. Энэ хүү шин системээ явуулаа. Бадрал дараагаас хамгийн сүүлийн асуултыг маш товчхон энэ хуулийг хилцэж явах явцад гишүүд нөгөө олон улсын тусламжийн бүтээгдэхүүн олон улсын байгууллага нөгөөт аавн авахгүй гэж маргаадсан тэр юу гэж дууссан. Тодорхойгоор чөлөөлөгдөхөр орсон байгаа. Угаасаа орж ирсэн байгаа тийм. Угаасаа нэг мэдээж олон улсын тусламжууд орж ирдэг. Хүмүүнлэгийн чанарын энэ төр мэдээс чөлөөлөгдөх ёстой л. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг энэ үж одоо тун удахгүй буюу шинэ он гармагц хэрэгжиж эхлэх нэмэгдсэн бүртгэхийн албан татварын тухай хууль болон урамшуулал иргэд болон аж ахуйн нэгжүүдэд ямар өөрчлөлт ирэх, ямар давуу тал үүсэх талаар бид бүхэн зах бүрээс нь ярилцлаа. Тэгэхээр иргэд та бүхэн энэхүү бүртгэлийн системд идэвхтэй оролцсон байхаа гэдэг итгэлтэй байна. Тэр нэвтрүүлэгт хүрэлцээрсэн та бүхэнд баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг эх 7 хоног шинэ дугаартай үзэгч та бүхэнтэй уулзах.